Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Дорнод аймгаас тулааны урлагийн мастерууд, шилдэг боксчид, мөн гудамжны гар зодооноор зард гарсан олон арва нөхөд тодрон гарсан байдаг. Ер нь бусад аймагтай харьцуулахад Дорнод аймгийнхан зовхөөд тэнгэрлэг байдаг нь эцэг өвгдийнх нь дайчин чанартай холбоотой биз. Тэдний дайчингээ нь одоо хүртэл үр ач нарт нь хөвөрсөөр байдаг юм байна. 20-од оны үед Дорнодоос хорлоогийн чой болсон хэмээх нэгэн сангар Монголын улс төрийн салбарт цойлж гарсан бол 50-ад оны үед Монголын эрүүгийн ертөнцид хорлоогийн дамдин буюу шилэн дамдин хэмээх жаатаар тодрон гарч Монгол даяар нэр нь дуурсагдсан түүхтэй. Мөн түүний ширийг хатааж байна уу гэлтэй хар сэргээ, зундуын гөлгөө, алтан шагаа, мөнгөн шагаа, онгорхой чулуун баатар, хар их жаргал, чон туяа нарын зартай ирчүүд соц нийгмийн үед бужигнуулж байж. Ялангуяа хар сэргээ бол халах даяар зард гарсан. Орчин цагийн тулааны урлагийн хувьд гэвэл Дорнод аймгаас Батчав хэмээх шилдэг тулааны багш тодорсон. Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга улс төрч цогт Баатар соц нийгмийн үед зөвлөлтөд суралцж байхад нууцаар каратегийн дугууланд хичээллэж улмаар 80-ад оны үед Монголд ирсэн хойно уушуугийн секцэнд хичээллэж тулааны урлагийн ертөнцид багсаг нэвтрээд үзчихсэн нэг юм. Тэр өгүүлэхтэй. Монголын нийгмийн амьдралын түүхэнд Дорнод нутгийнхан альва бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй хүмүүс гэдгээ харуулсаар ирснийг манай манхилэг овгийнхны түүхээс цугас ойлгож болох юм. Дорнод нутгийнхан үг ээрч, нударгаарч хэрхэн зодтолдож чаддгийг Монголын түүхэн цаг үеүүдэд харуулсаар байгааг гайхах хэрэггүй. Монголын зүүн хязгаар нутаг Сэцэн хан аймгийн Монголын нийгмийг өөрчилж шинжлэхэд манлайлан оролцож явсныг түүхтэй хүмүүс Дорнод нутгийнхан Хэцүү Тоован Монголын анхны жанжин Манлай Баатар дамдин сүрэн 1921 оны хувьсгалын анхны 7-г чой болсон нараараа бахархаж омогшдог ард түмэн юм. 1921 оны хувьсгалын өмнө Сэцэн хан аймгийн Сам Бэйсийн хошууны цоохор чой болсон хийдээс оргон нийслэл хүрэндэрч залуу хүний хувь тавиланг тойролгүй дайрч гарч улбаар дэмбэ тоглож нудраг зөрүүлж байсан хүмүүсийн нэг билээ. Тэгжил тэр үеийн залуучуудаасаа тодрон гарч ирсэн. Хувьсгалд манлайлан оролцсон. Дорнодчууд нударган зодооноороо эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сонин түүхтэй ард түмэн. Шин цагийн үеийн нударган зодоончид болох 60-аад оны халахын сайнгэр шилэн дамдин, хар сэргээ, өнөө цагийн тулааны урлагийн Батчав, Бямбад орж нар гээдэл яриад байвал дуусахгүй урт нэр хөврөх болно. Тэмдээж Дорнод нутгаас олон сайн боксчид төрсөн. Цаашид ч уламжлагдан явах нь дамжиггүй. Монголын боксийн спортын түүхэнд 60 гаруй жилийн дараа Азийн наадмын авраг гэдэг нэр хүндтэй цол алтан медалийг Дорнод нутгийн хүү Отгон далаа их нутагт авчирч нэг шин түүхийг бүтээсэн. Дорнодчуудын эрлэх зориг хад дуужил төвчээрийг даван туулах энэ чадварыг түүхийн судалгаа болгох нь зүйтэй гэж өгүүлсэн юм. Түүнчлэн тулааны урлагийн багш Монголын гардан тулааны холбооны 3 дугаар дан Кекшу каратегийн 2 дугаар дантай Батчав залуу занд насанда Дорнод аймагт жинхэнэ нударган зодоонч явсан байх бөгөөд гудамжны зодоонч хулиган, цагдаа, боксчин, багш дасгалжуулагч гээд гардан тулаанч хүний бүх хийл ээдрэт замыг туулж гарсан байдаг. Тэр залуу занд насанда Дорнод аймагт бужигнуулж явсан тухайга ингэж өгүүлсэн юм. Би баг залуунасаа Дорнод аймагт өнгөрүүлсэн. Тухайн нийгэм хүссэн хүсээгүй өөрийгөө хамгаалахаас өөр арга байхгүй тийм л цаг үе байлаа л. Хашаанаас гарлаа бол атман хулиганууд барьж аваад нүүднэ шүү дээ. Тэгэд ч соц нийгмийн үед Дорнод аймаг бол атман олонтой газар байв. Өөрийгөө хамгаалж чадахгүй бол атманууд усанд явуулна, төлөө хаглуулна, гэрээ цэвэрлүүлнэ. Би өөрөө аймхай, зүрх муутай, хүнд зодуулчих гээд л байдаг байсан хүүхэд байв. Тийм болоод ч тэр 6 дугаар анги хүртлээр олон чудаа зодуулсан. Дорнодод Хятадын хороо гэж би. Энд манайх нүүж очсон. Тухайн үед айл болгоны хашаанд сандалтай
Түгшүүр зарлахад айл болгон ордог окоп шиг нүх бэлдүүлчихсэн байдаг байсан. Нэг өдөр хашаанаасаа гараад ирсэн чинь хятадын хорооны хүүхдүүд дуудлаа. Тэгээд намайг сандал дээр суулгаад жижигхэн хумсны хутх шиг юмар шууд цээж рүү дүрээд. За дүүхүү, гутлаа тайл гэлээ. Өгөхгүй гэсэн чинь төмөр утсаар би баглаад зүүгээр шивэд. За чи гутлаа тайлахгүй бол цус алдаж өгөн шүү гэлээлд. Би ээж гутлаа өгчихгүй санаатай гүрийгээд байв. Тэглээч хүүхэд болохоор айгаад гутлаа тайлаад өгчихсөн. Дараа нь цагдаад очиод матчихлаа. Тэр үед цагдаад матсан хүнийг үздэггүй байлаа шүү дээ. Ингээд би цагдаад матдаг онцгүй эр хүний данс руу шилжвэ. Тэгээд би бодлоо. Ер нь алийн болгон хүнд зодуулаад дээрлхүүлээд дээрэмдүүлээд явж байх уу? Худлаа хийхгүй, хулгай хийхгүй, өнчин хоёр дүүгийнхээ төлөө өөрийгөө зориулна. Эр хүн юу хийж яаж амьдрч чадах вэ? Түүгээр л амьдрий гээд ээжийнхээ шарил дээр очиж тангараг өргөссөн. Тэгээд л гардан тулааны бэлтгэл хийж эхэлсэн дээ. Тэр үед хятадын хороонд шаварт тагцсан дээр үсрээд гарчихдаг нэг хятад өвгөн байдаг байл. Хөөхтүүд чулуу шидмэгц шавар тагцсан дээр үсрээд гарчих. Тэр хятадыг би нууцаар хардаг байв. Сүүлд бодож байхад тэр өвгөн тайчу чуан хийдэг байсан юм билээ. Одоо үгээр хятадын ард түмэн тэр чигээр хичээлдэг. Гардан тулаан ийл нэг төрөл шүү дээ. Эндээс би өшөглөлт энтергээд янз бүрийн юм сурч авсан. Гэхдээ тэр хятад өвгөн зааж өгөөгүй л дээ. Би түүний үйлдэлийг нууцаар хардаг байсан юм. Шуудан дэлс өртөс холж хийгээд түүнийг байнга нүднэ. Сүүлдээ гар битүү сайртаа. Тэгээд сургууль дээр ариун цэврийн үзлэг болоход багш нар намайг гарын сайртчихсан гэд ангиудаар дагуулж явдаг байлаа шүү дээ. Эмээ маань миний гарын сайрыг арилгахын тулд товоо дүрхэд уут өгүүлчихдэг байсан. Ийм байдлаар би бүтэн жилийн турш бэлтгэл хийсэн. 7 дугаар ангид ордог жил манай ангийн ганц үх гэж барилддаг хүүхэд намайг баахан хүүхдээр бариулж байгаад бат чавын өвчүүг хадна гэд игм рүү 2 гараа хийгээд татдаг байхгүй юу? Тэгсэн чинь өвдөд би ойлсон. Нэг мэдсэн чинь эргэн тойрон байсан хүүхдүүдийг би бүгдийг нь цохиж унагсан байсан. Би яаж цогсноч мэдээгүй. Сэргийлэх ирчихсэн, сургуулийн захирал ирчихсэн. Миний амнаас цагаан хөөс сахраад тэр үед хятадын тагнуул магнуул гэдэг яриа их гарч байсан л т. Тагнуулууд зүсээ хувилгаад явж байна ч гэх шиг. Ингээд сургууль даяар Батчавыг хятадын тагнуул алаад төөнд хувилчихлаа гэд янз бүрийн яриа гарсан. Удалгүй би 1986 онд сургуулийнхаа атман болсон. Сүүлдээ хятадын хорооны атман боллоо. Тэгээд дорнодын атман алтан шагаа, мөнгөн шагаа нарын үе залгамжлагч гэгдэх болсонд тэр үед дорнодын залуучууд ер нь худаг барьдаг. Хэрвээ зодолдоод ялагдах юм бол заавал өшөөгөө авдаг. Эсвэл хутаглана, эсвэл тоосгодно. Ер нь тийм бичигдээгүй хуйлтай байсан юм. Харин миний хувьд гэвэл гартаа ямар ч зэвсэг барьж үзээгүй. Тэгээд 8 дугаар ангиа төгсөх жилдээ өөрийн гэсэн бүлэглэл байгуулаад 3-4 чудаа дээрэм хийчихсэн. Хүүхдийн колон руу ачигдах дээрээ туллаа. Дорнодын 8 дугаар хуваанзнаас 2 дугаар 8 жилийн сургууль хүртэлх орон зай бол миний эзэмшил газар байв. Тэр үед Хатбаатар гэж хүүхдийн байцаагч надтай гэрээ хийгээд үүнээс хойш зодон цохон хийж болохгүй. Хичээлдээ мэри чамд боломж олгоё. Чамайг цагдаагийн сургуульд явуулъя. Одоо наад атмаануудын бүлгээ тара гэж зөвлөсөн. Ингээд л би хүнтэй зодтолтгоо болсонд ер нь болж дорнодын алтан шагаа, мөнгөн шагаа гэд тухайн үеийн атмаанууд бүгд л миний гараар ороод дууссан да. Залууч байла, онгороо сагсууч байла, ах зах гэж бодолгүйгээр би бүгдийг нь нухсан да. Тэгээд 10 дугаар ангиа төгсөө цэрэгт явлаа. Намайг зодоон зохионд гаргууд байсан болохоор цагдаагийн сургуульд хуваарлсан юм билээ. Тэнд очиод үсээ хусуулаад цагдаагийн төрүүч нарт дэглүүл. Манай оны 4 нөхөр надад хандаж чи дорнодын төвийн атман байсан. Эднэрт ингэж дээрлэхүүлэхгүй шүү. Одоо хэдүүлээ ерөөсөө үзэлцээ өөдөөс нь босъё гэв. За тэгээд л тэднийг босцоохох юм бодож байваа. Тэгтэл төрүүч нар шалан дээр хөвтээд гэж хашгирлаа. Үзэлцээ гэж байсан нөгөө дөрвч нь хөвтчихдэг юм. Би гүрийгээд л зогсоод байв. Тэгсэн чинь нэг төрүүч чи яагаад хөвтдөггүй новшвэ гэд намайг нэг хусав. Би нөгөө нөхрийг зөрүүлээд хусчихсан чинь өнгөрөөд явчихлаа. Тэгээд гаш цогтаад хашаа тойроод эрэхтэл 4 төрүүч тал талаас бүслээд авсан.
Нэгэн дулаарчсан хүн чинь эднэртээ шууд л зодолтлоо. Яг зодолдож байсан чинь тас хийгээд л явчих. Толгой руу төмрөөр цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь ухаан алдчихсан хэдэн хүн миний дөрв мөчнөөс өргөөд явчихна. Ажиглаад харсан чинь Ахмад цолтой, хулгар чихтэй аймар хүн. Наадах чинь хаанаас ирсэн юм бэ? Ямар овоо хулгаач вэ? Өрөөнд оруулаа шидчих гэж байна. Саадуулна ч намайг шидчих. Би баашлаад хөвтөд байваа. Тэгтэл нөгөө Ахмад босчий гэж өшөглөөд би ширээ тойрч зүгтаад хаанаас ирсэн бэ гэхээр нь дорнод их гэлээ. Дорнодын гудамжны хулгаач яахаараа цагдаагийн сургуульд ирдэг юм бэ? Чи хэний хүүхэд вэ? Гэхээр нахыгаа хэл. Гэтэл тэр Ахмад манай ахын найз болоод явчих ба. Тэр хүн бол өнөө цагийн гардан тулааны хаян гарва багш байсан юм а. Энэ хүн намайг ганц будаг руу ачигдах гэж байхад батлан даалтанд авч билээ. Би түнд хандаж цэрэгт явъя. Цагдаагийн хүн болмооргүй байна гэж хэлтэл миний паспорт бүх юмыг авч яваад за миний дүү заавал цэрэгт явна шүү. Ахтайгаа холбоотой байна шүү гэд намайг хэрэгт орохоос салгаад явуулсан. Тэгээгүй бол би шууд шоронд явах байсан. Ингээд зүүн баянгийн цэргийн ангид очиваа. Тэгтэл нэг дэд хурандаа энэ цэргийг авна. Цагаар хооллоход янзын нөхөр болно доо гэд намайг авахар болж байтал гаднаас хоёр сэргийлэгч орж ирээд бат сайхны Батчав гэж хаан байна гэлээ. Пал хийгээд л явчихсан. Заавал шоронд явах ёстой л байсан юм байна гэж бодов. Тэд намайг шууд гавлаад л энэ нөхрийг аюулаас хамгаалахын шугамаар авч явна гэд машин суулгав. Ингээд намайг дорнодын улаан буланд авчиртал. Цэдэнбал даргын комиссар байсан буян тогтох гэдэг хошууч. Энэ залуу өнөөдрөөс эхлээд сэргийлэгчээр ажиллана. Тушаал нь гарчихсан гэж танилцуулав. Би ч бүр уучраа олохоо байваа. Хүмүүс босч ирээд эн чин цэргийн алба хаасан байх ёстой. Дөнгөж 10 дугаар анги төгссөн хүүхдийг ийм албанд томилж болохгүй гэхэд буян тогтох хошууч. Тэр хамаагүй. Энэ залуу аюулаас хамгаалахын данстай. Цаанаасаа аюулаас хамгаалах шийдвэртэй хүн гэж хэл. Тэгээд дараа намайг дээш нь авч ороод за минийх үү. Зодтолдог хэвээрээ юу. Зодон дуртай бидтэй. Гэхээр нь дуртай айл гэлээ. Цагдаагийн байгууллага сайн зодтолдог хүмүүсийг Монгол улс даяар хайж цуглуулж байна. Тусгай тасаг байгуулна. Чамайг тэр шугамар сургана гэж хэлээд намайг Амра гэдэг дислэгчэд даалгаж өгвөө. Ингээд л би цагдаагийн байгууллагад хөл тавьсан юм да. Сонирхолч хэлэхэд 90-ад оны үед Дорнод аймагт солгой ган төмөр гэж гардан тулаанаар хичээлдэг сайхан залуу байв. Гэвч энэ хүн Орос цэргийн анги руу нэвтэрч офицеруудтай найрагтаж байгаад нэг том офицерыг хутгалж алаад цаазаар авахулсан та. Эдмүрийн баримт үлдээхгүй тулд жижигхэн тонгоргоо залгичхаж байсан. Тэгээд 5 давхраас үсэрсэн байдаг юм. Ямар ч гэмтэл аваагүй. Түүнийг баривчлаад нэгжлэг хийхэд биенээс нь худаг мэсний зүйл гарч ирээгүй. Ингээд биеийг нь рентгенд харуулсан чинь ходоодонд нь жижигхэн тонгор харагдахгүй юу? Тиймээс яалтчгүй хэрэгэ хүлээсэн байдаг. Тэр үед би сэргийлэгч байваа. Түүнийг хоригдож байх үед заримдаа би мандаг байсан юм. Солгой ган төмрийг байн гавтай байлгах. Тэгэхгүй бол амиа хорлцчихно. Мань хүн дандаа бясалгал хий. Гар дээр байнга сунааж бэлтгэл хий. Өрөөнд нь ороход гавтай мөртлөө толгой дээрээ тогтчихсан байдаг байв. Би өөрөө тулааны хүн болохоор бас түүнийг сонирхноо. Намайг тэр бас бусдаас дуулж сонсож байсан юм билээ. Тэгээд надад хандаж. Аахан чамайг мэднэ. Чи их зөв явж байна. Уг нь би олон сайхан шав бэлдэж байсан юм. Ганц мундаг шав байгаа. Би даанч эндээс гарч чадахгүй юм шиг байна. Их мундаг уян хатан хүүхэд байгаа. Тэрийг чамд захи гэж байсан. Тэгээд удалгүй цаазаар авахулсан да. Би тэр загсан хүүхдийг нь хайж байгаад олж уулзсан. Багш чинь чамд юу зааж өгсөн бэ гэж асуухад надад ийм л юм зааж өгсөн гэд дамжиж гүйгээд миний толгой дээр үсрээд гарчхаж байгаа юм. Би метр 80-тай хүн шүү дээ. Тэгээд би 1990 онд клуб нээгээд тэр хүүхдийг хичээллүүлж байгаад Хилийн цэргийн дээд сургуульд явуулаад офицер болгож байваа. Мөн манай Дорнодод аль социализмын үеийн цуутай атман харс хэрэгэй гэж ах би. Одоо ч бэлтгэл хийдэг. Өвөл нүцэглээд байнга цооногонд орно. Хүнийг зохий гэвэл ерөөсөө л нам зөгтөг хүн.
Хөөхтүүддээ бас бие хамгаалах урлаг зааж өгдөг байсан юм билээ. Мөн манай дорнодод ямар ч хүний ганц зохиод унагадаг Бямба гэдэг сэрэг элэгч байваа. 90-ад оны үед би түүнтэй хамт эргүүл хийж явтал хар төмсөө гэж алдартай хулгай нэг хүнийг дээрэмдээд харан зогсоогоод өөдөөс нь худах шидээ тоглож байв. Би тэр үед омглон зал ууч явл. Буруу хэрэг хийсэн хэнийг ч барьж аваад зодчихдаг байсан цаг. Бямбагаа надад хэлж байна. Чи савл хийвэл хүн зоддог. Би аюулаас хамгаалахын ажил насаараа хийсэн хүн шүү. Чамайг дургүй хүргээд байвал ганц зохиод л унгана гэж хэл. Би дотроо. Энэ мө өвгөн намайг зохиж унгана гэж юу байсан юм бэ? Гэж бодож байваа. Хүн рүү хутга шидэн тоглож байгаа хар төмсөөрөө ойртож явах үедээ би Бямбагад хандж. Та тийм мундаг юм бол төмсөг ганц зохиод унгах. Хэрвээ унгахчих юм бол би таны оронд 2 удаа ээлжинд гарыг гэхэд. За чи очиод хараарай гэлээ. Тэгээд төмсөө дээр очиод хутгийг нь хураах гэсэн чинь. Та нар хутга хураасаар байгаад хоолны хутгагүй болгочихлоо. Би ямар хүн дээрлэгсэн биш. Найзтайгаа л хутгаар тоглож байна. Гэж томордог байгаа. Хажууд нь 2 3 ванч нөхөр байсан. Тэгтэл юу юугүй тас хийгээд явчихсан. Тэгсэн нөгөө Бямба өвгөн чинь хар төмсөг нам цохоод унахчихдаг юм аа. Би ёстой гайхсан шүү. Хэсэг хугацаанд Бямбагаатай юм ярьж чаддаггүй. Дараа нь би Бямбаха та сая яаж цогсон юм бэ гэж асуул. Мань хүн төмсөөрөө очих замдаа газраас шороо отгож авсан юм байна. Үүнийг нь би анзаараагүй л дээ. Тэгээд төмсөөтэй ярилцаж байхдаа нүдрүүн шороо цацаад яг нүдээ гараараа арчих үед нь хажуугаас нь цогчгоч. Бямбагаа надад хэлж байна. Би ч юм шиг өшөглөхгүй. Цагаа тулахад хэнийг ч зохиод унахчихна. Би тулааны урлагийг тийм хэмжээнд заалгасан хүн. Хаан нь яаж зохихыг миний багш надад зааж өгсөн юм гэж бил. Тэр үеийн цагдаагийнхан бүгд л Хаян Гарба багшийн шав байсан шүү дээ. Бямба багшийн тэр явдлаас хойш надад зөвхөн дөрвөн мөчөө хөдөлгөөд ялахгүй юм байна. Ямар нэгэн арга тактик байх ёстой юм байна гэдэг ойлголт төрсөн дөө гэж үгүйсэн юм аа. 50-ад оны цуутай гэмт хэрэгтэн шилэн дамдан гэгч нь Дорнод аймгийн уугуул Европын соёлыг гайхалтай сайн эзэмшсэн. Гудамжны зодон цохионд гаргууд нэгэн байсныг 50-60-ад оныхан гэрчилдэг гэ. Зартаа явдлаараа үнэхээр домог болсон хүн. Зартаа гэмт хэрэгтнүүдтэй хөөцөлдөж явсан цагдаагийн үе үеийн томчууд баргийн гэмт хэрэгтийн тухай ярьслага өгöd дурсамж хүүрнэд байдаггүй. Харин 50-ад оны цуутээр шилэн дамдангийн тухай дурсамж хүүрнсэн цагдаагийн томчууд олон бий. Шилэн дамдан гэж нөгөө Чонон Борис шиг цагаанда гарсан ал урчин биш бөгөөд Европын соёлыг гайхалтай сайн эзэмшсэн соц нийгмийг бус хөрөнгөтөн нийгмийг таашаадаг. Үүндээ ирэмшээд коммунист нийгмийн удирдлагуудын арчаагүй бодлогыг үзэн яддаг. Тэгээд тэдэнд хорсохдоо Улаанбаатарын хідэн цоглог сэргэлэн залууг зохион байгуулж социалист нийгмийн мөнгө санхүү рүү халтдаг. Түүнийг маш нарийн зохион байгуулдаг нэгэн байжээ. Үүнийг тэр тайлбарлахдаа Оросын бүксийг долоосон харлаган дарга нарын улсаасаа харамлаж нуусан мөнгийг цөлмөх нь гэнт хэрэг биш гэж цагааруулдаг байжээ. 50-60-ад оны цагдаагийн зарим хүн түүнийг хожимд өгнөхтэй. Манжийн үеийн шилэн ирчүүдийн үлдэгдэл бөгөөд хоточсон нийгмийн сайнэр. Тийм ч учраас шилийн сайнэр гэдэг шиг шилийн дамдан гих болж сүүлдээ энэ хоч нь шилэн болсон гэж үгүүлсэн байдаг. Үзэл санааны хувьд шилэн дамдан тухайн цаг үеийнхээ эсэргүү гэгдэж байсан лоохууз яруу найрагч чойном нартай тун төстэй нэгэн байсан бололтой. Ухаанда час улаан коммунистуудтай лоохуузгүй улс төрийн салбарт чойном утга зохиолын салбарт үзэж тардаг байсан бол шилэн дамдан эрүүгийн салбарт үзэж тардаг байсан гэлтэй. Мөн шилэн дамдан албаны бичиг баримт гарын үсгийг гайхалтай дөөрайлгож хийдэг. Тэгээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд бөөний бараа баазаас машинаар нь бараа ачаад гардаг. Тэгэхдээ өөрөө явдаггүй. Бүлгийнхээ залуучуудыг давхар хяналттай явуулдаг байжээ. Үүнийг тэгээ зөвлөлтийн мал баазын балдаргыг томлоо гих жишээт. Төвний нэг онцлог чанар гэвэл хийсэн хэрэгээ шулуун шудраггүй лээдэг. Өөр хүн рүү чихдэггүй.
Өөртөө хань татаж хамсааднуудаа ч ирдэггүй. Энэ ч утгаараа шүүх хурал дээр шүүгч нарын өөдөөс агсарч байгаад цаазын ял сонссон гэхээ. Хүний аминд хүрээгүй мөртлөө цаазын ял сонсхийг бодоход шүүгч нарын занаанд орсон бололт. Ингээд шилэн дамдингийн талаар цагдаагийн томчуудын хүүрнэж байсан дурсамжуудаас сэрүүлье. Нэгэн үеийн түүхийн гэрч 40-50-аад оны цагдаагийн ахмадуудын нэг эчин хорлогой 90-ад оны үед шилэн дамдингийн талаар хуучлахдаа нэг үе шоронд шилэн дамдин гэж сайн хулгайч байсан юм. Өөрөө хулгай хийдэггүй. Одоогийн хэллэгээр бол бүлгийн толгойлогч маягтай. Социалист нийгмийг түүний удирдах буй дарга нарыг бас үзэн ядна. Түүнийг яагаад шилэн дамдин гих хоч авсан талаар хүмүүсийн таавар яриа их байдгийм. Гойж хэнцэрлэх дуртай, цэвэр цэмцгэр залуу байсан учраас шил толтой зүйрлэж, бас хар шил зүүж гангардаг байсан болохоор шилэн дамдин гих болсон гэж нэг хэсэг нь ярих. Харин нөгөө хэсэг нь шилийн сангар гэдэг утгаар шилийн дамдин гэж нэрлэдэг байснаас үлдээ шилэн дамдин болж хувирсан гэж ярина. Майнер наранд бол нөгөө атман гэдэг нь байсан. Шоронд орохороо өнгө зүс орчдог сайхан эр байлаа. Олон удаагийн хэрэгтэй хулгайч нарыг удирддаг байв. Шилэн дамдин хамт шийтгэгдсэн хүмүүсийнхээ шууны дотор талд нь нэр ус авсан шийтгэл зэргийг нь шивжигдэг байсан юм. Нэг зэрэгтээ түүний хувцсыг аваад ир гэхэд цаатах нь аваад л ирдэг байв. Тэр үнэндээ 18 аймгийн бие толсон хулгайч нарт бууж өгч байгаагүй хүндээ гэж үгүүлж билээ. Мөн шилэн дамдин гардан баривчилж явсан цагдаагийн хурандаа Жамян Шаравга өгүүлэхт 1958 оны 7 дугаар сарын 29-ны шөнө барилга трестийн каснаас их хэмжээний бэлэн мөнгө алдагдсан хэрэг гарсан юм. Ингээд уг хэргийг илрүүлэх зорилготой луудын банзаргч даргатай групп байгуулагдсан юм. Хэргийн үеэр алдагдсан мөнгө бол 20 гаруй мянган төгрөг байв. Тэр үеийн мөнгөний ханшаар бол 3-4 мянган төгрөгөөр байшин барьчихдаг байлаа шүү дээ. Барилга трестийн ерхий нэгтлэн бодох гомбсүр манайх цалин тавиад нийлээд мөнгө үлдлээ. Түүнийг та нар авч чадах уу гэж дамдинд мэдгдсэн байгаа юм. Тэгээд л хорлоогийн дамдингийн толгойлсон 14 хүн оролцсон бүлэг хүмүүс уг хэргийг үйлдэлсэн байваа. Манай групп хэргийг эрдэн сурвалжлах явцад алдагдсан мөнгө нь голдуу 25-ын дэвсгэрт байсныг тогтоосон юм. Шуурхай ажлын мэдээгээр зах дээр улаан савхин цамцтай намхавтар бор залуу дандаа 25-ын дэвсгэртээр ийж мотоцикл худалдан авч байсныг бид мэдсэн юм. Тэгээд тэр залууг мөрдөхөр болсон юм. Тэгэхэд нөгөө мотоциклтай залуу гандан тойроод урдах өргөн чөлөөний баруун талд хангайн гудамжинд айлд орсон юм. Араас нь банзаргч дарга баянд бид нар яваад орсон. Тэр айл өвөр хангай харьяат ловсон цэрэнгийнх байсан бөгөөд биднийг ороход 4 эрэгтэй хүн байж байв. Тэдний бичиг баримтаа шалгуул гэхэд нэг нь улаан үнэмлэх үзүүлсэн нь шинжлэх ухааны дээд боловсролын хүрээлэнгийн биографикийн хилцээний дарга ловсон хорлын жамбал дамдин байсан юм. Хэрэг мөрдөх явцад ловсон хорлын жамбал дамдин гэдэг нь угтаа бол хорлоогийн дамдин байсан бөгөөд тэр үед төмөр замын баг заалаас 10 жилийн ялтаа хоригдож байгаад оргсон нөгөө цуутай гэмт итгэхэд шилэн дамдин байлаа. Хэрэг илрүүлэх явцад авсан мөнгө эдмөр ийм баримтаар бүрэн нотлогдохгүй маш их хөөцөлд үлсэнд ойггүй хөөцлөж хайсны хүчинд айлын шалан доороос болон ханам пишингийн дотор талд эмэгтэй хүний оймсонд нуусан мөнгө олсноор хэрэг илэрсэн. Шилэн дамдин баригдах үедээ эсэргүүцэл үзүүлээгүй. Шууд л шалгаа шалга гэд гимгүй царайлаад байв. Тэгээд яг хэрэг нь нотлогдоход шууд л хэрэгэ хүлээчихсэн. Мөрдөнд хийчихсэн чинь оргоод явчихсан. Тэр үед би амралтаа авчихсан байв. Ангийн дарга балган сүрэнгуй нэг өдөр намайг дуудаж шилэн дамдин дахиад оргосныг мэдэгдэж би ажилдаа эргэж орсон. Тэгээд төрөнд нь баривчилсан ловсон цэрэнгийнх миний хариуцсан хороонд байсан учраас намайг тэнд хяналт тавь гэсэн юм. Би тэдний эсрэг талын гудамжинд байдаг туслах баригадын гишүүн мандлынхаас хяналт тавих болов. Нэг шөнө хяналт тавьж байтал гандангийн зүгээс газ 51 машин ловсон цэрэнгийн ирдэг юм байна. Тэр үед гандан орчимд байсан утас бүгд ажилгүй болчихсон байваа. Би баригадын гишүүн мандлыг 3 дугуйтаар жижүүрт хэл хөргүүлэхээр явуулж
Харин элдв очрыг лувсан цэрэнгийнх рүү явуулж ямар хүмүүс юу ярьж байгааг тандуулахад шилэн дамдан бэлэгтэй юм. Энэ 10 литр аргийг уучхад явж Оросын хэлд авнаа. Авахыг нь би авлаа. Шингээхэ та нар мэд гэж байсан гэдэг. Тэгээд мандал элдв очир хоёрыг УБ5623 дугаартай машины дэргэд очтол мотоциклийн чимээнээр хашаанаас 3-4 хүн гарч ирж машинд сууцгаас. Тэд кабины гэрлээ асаагаад шилэн дамдан жолооны ард суусан байсан. Тэр үед миний ар нуруугаар хүйттэйгаад толгойн ус босох шиг болсон шүү. Нөгөө хүмүүсийн урт гэрэл тусахад элдв очрыг ширтээд машины зөв талын хажууд байсан намайг анзааралгүй урагш хөдөлсөн юм. Шилэн дамдан сийрсэн малгай өмссөн нь кабины гэрэлд харагдаж байв. Тэгээд би яах вэ? Машин хөдөлж эхлэхээр нь кабины арын шилээр нь хүний дүрсэн доохон тааруулж байгаад буутчихл. Машин эсрэг явж байгаа зогсож хүмүүс нь тал тийшээ зогтцгаасан. Би сандрахтаа тэтэ бууга автомат дээр нь тавьчихсан байсан болохоор ямар ч байсан 2 сум гарсан байх. Машин зогсох үед би хойноос нь гүйж очиход кабинд нэг ч хүнгүй болсон байв. Тэгэхээр нь цаашаа харанхуй руу явтал шилэн дамдангийн сийрсэн малгай цагаан цов хаягдсан байсныг аваад төв рүү илтгэхээр мандлын 3 дугуйтаар явсан юм. Буудулсан хүн нь шилэн дамдан байв. Тэр хүн доошо тонгоогоод цээжээ дараад буудулсан шархныхаа нүх рүү долоовор хурууга чихчихсэн байсан. Миний буудсан 2 сумны нэг нь цээжээр нэвт гараад нэг нь дотроо үлдчихсэн маш хүнд шархтай байсандаг. Шилэн дамдан би танаад базаргчаад шууд дохио өгöd түргэн дуудъя гэж хэлээд явсан. Ингээд төвд ирж илтгээд нанзад жолоочтой саарл бобиад машинаар шилэн дамдан жижүүр дээр авч ирсэн юм а. Шилэн дамдан анх хүн зодсон танхаа хэрэгээр шийдгүүлж байсан хөө. Төвний хувьд их сэргэлэн хөдөлгөөнтэй овжин хүн байсан юм. Маш их боловсралтай. Жишээ нь орос хэлний орчуулагч, малын эмч, боксчин, жолооч байсан. Хүн харахад их сайхан дөлгөөн хүн, соёлтой, ганган, том дарга нарын өмсдөггүй өмсөж явдаг байв. Хөөгдөж туугдж явахдаа мөрөө маш сайн балддаг хүндээ. Ямар сайн даал инх тайвны гүүрэн дээрээс доошоо мотоциклаа өнгөрүүлчихэд өөрөө ус руу үсрээд алга болчихдаг байхавд. Сэргэлэн даанч дэнтчихсэн түүнийгээ буруу юмд ашиглана. Тэр үеийн цагдаа нар түнд нэг их муу амтай байдаггүй. Хэрэг нь үнэхээр илэрвэл шууд л хүлээчихдэг. Дараа нь яаж иж байгаад оргочихдаг л хүн байсан. Эмнэлэгт буудуулчаад хэвдэж байхдаа намайг буутсан танаа тэр залуу хаан байна. Эхово залуу юм. Та нар хаанаас юм завхин өөдө залуу болов. Би танилцмаар байна гэж байсан гэдэг. Манайхан юу гэж намайг хэлэхэд тэгсхийгэд өнгөрсөн юм. Тэгээд эмнэлэгт хэвдэж байхдаа 11 сарын үед гарын сойлттой оргоод ууланд бүгсэн байсан. Ах дээр ирээд байж байхад нь цагдаа нар барихад гончгоо чамаа хэн болохыг танилаа гэж ахыгаа занаж байсан гэдэг. Эх авьяастай хүн ямар сайн даал тамга дуурайж хүний нэр дээр үнэмлэх хийхэвт оргож явахдаа чойрт ажилд орчихсон намын хорооны даргыг аваад суучихсан байсан шүү. Тэр үеийн байдлыг нь дүрслэх юм бол 30 насны орчим 165 см өндөрт саарл люкс костюм үнэтэй чих гуталтай цагаан цамц өмсөж хар зангаа зүүс хинч харсан сэхэтэн хүн гэж хэлнэ. Бас хар шил байнга зүүн. Мөн хар нүртэй алтан цаг зүүдэг байсан. Олон удаа ойр ойрхон оргочихдаг. Хэрэгэ зүгээр хүлээчихдэг байсан болохоор нь шилийн сайн эргэх маягаар шилэн дамдан гэж нэрлсэн гэх. 1959 оны 10 дугаар сард ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар дээд хэмжээ буудан алах ял авсан. Тэр үедээ 31 настай байсан болбоод цаг үеч хэцүү хурц байсан да. Шилэн дамдангийн онц ноцтой хэргийг илрүүлэхэд амжилт гаргасныг командлал үнэлж намайг хүндэт чекист тэмдгээр шагнаж бил. Гэж дурсаж байсан удаад. Монголын цагдаад олон жил ажилласан даваа самбуугай. Шилэн дамдан баривчлахад оролцохоос гадна мөрдөн байцааж явсан байна. Тэр барь өгүүлэхтэй. Шилэн дамдан бол гоёж хэнцэрлэх дуртай. Өндөр цагаан залуу байсан. Шүүх хуралд хэрэгэ таслуулахаар эрэхтэй хүртэл ёслын хар костюм өмсөж, зангаа зүгэд, гутлаа гялалтлал зүлгээд, харшил зүгэд орж ирдэг байсан.
хүнтэй хэвлэг соёлтой харьцдаг. Харин мөрдөн байцаагчид ширүүлэх юм уу? Хийгээгүй хэрэг тулгах гэвэл гүжүүдэлж дууга хураадаг. Өчиг мэдүүлэг өгөхөөс татгалздаг хүн байсан юм аа. Харин өчүүгэн симхийг бол андахгүй оргон шүү дээ. Тэр үеийн Бацаагааны шоронгийн өмхөрсөн шалыг ухаж хан таазыг нүхэлж хүртэл оргодог байв. Тэр болгон сүр бадруулсан эрэл болдог байсан ч дамдан хэн нэгний дээл байдаг байв. Хамгийн сүүлд тулгай буюу шилэн дамдаг баривчлах операц нийслэл даяар сүр дөөлянтай болсон. 1958 онд Улаанбаатар хотын барилга трестийн их хэмжээний мөнгө нэг шөнө хулгайлагдчихэ. Гарын ихэ гутлын уулны мөрч үл дээлгүйгээр мөнгөний авдрыг эвдэж их хэмжээний мөнгө аваад арилсан байв. Хэр баргийн хулгайч хоёул гурвуулаа хийчих ажил биш ээ. Тэгээд сэргэлхийн их хүчээр ирж хайх ажил зохион байгуулсан юм. Хэд хоногийн дараа хотын хэсэг залуус хоршоо дэлгүүрээр хэсэж тэр үедээ хүмүүсийн анхааралд нэлээн өртдөг байсан Швейцарын алтан цаг, Хятад цов, Носон цамц, Чехословакийн каучук ултай гутал зэргийг худалдан авч гоёхон анзаарагдсан. Сэргийлхийнхэн тэдгээр залуучуудыг өдөр шөнөгүй нууцаар даган хаан хинтээ уулзаж учирч байгааг тандах болж олон хоног мөрдсөний эцэст эдгээр залуучуудыг шоронгоос оргосон шилэн дамдын зохион байгуулж удирдах байгааг баримтаар тогтоосон юм. Үүнээс хэд хоногийн дараа шилэн дамдан айлын хашаанд тавьсан хулгай мотоциклийг авах гэж ирэхдээ сэргийлхийнхний отолтын сэжиг аваад зүгтаасан юм. Тэгээд улаан хурангийн чиглэлээс ирж явсан махны машинд гар өргөж суугаад зүгтахад цагдаагийнхан хойноос нь машинаар хөөсөн. Тэгтэл дамдан махны машины жолоочийн өвөр дээр 100 төгрөг гаргаж шулуутчаад явут дунд нь үсэрч замын хажуу зогсож байсан москвич машинд орж нуугдж амтсан юм. Сэргийлхийнхэн махны машиныг гүйцэж очсон зогсооход жолоочоос өөр хүн байсангүй. Ингэж алдсан удаатай. Сүүл шилэн дамдан маань баригдсан л т. Энэ баригдсан явдлыг хүмүүс олон янзаар ярьдаг. Засгийн газрын ордны зүүн талд соёл урлагийнхны, багш нарын, шинжлэх ухааны ажилтан, номын сангийнхны гэх мэт олон хашаа байдаг байсан. Шилэн дамдан тэнд улсын номын сангийн нэг танил нөхрийн доо байн гарч очдог байснаас сэргийлхийнхэн тэнд отож барьж авсан юм. Дамдан оргуулсан нуун дарагдуулсан гэж номын сангийн ажилтнад ч хариуцлага тооцож оноолоо гэж дурсаж байсан. Цагдаагийн хурандаа улсын начин гомб сүрэнгой хожим шилэн дамдангийн тухай дурсан бичгтээ. Бэний үе дамдангийн хэргийг мөрдөж байсан сэргийлхийн ажилтнуудын нэг юм аа. Шилэн дамдан жирийн хулгайч байгаагүй. Их шулуун шудраг хуучин нийгмийн удирдлагуудын арчаагүй бодлогыг үзэн яддаг. Үзэл бодлосоо гуйвж дайвдаггүй хүн байсан. Тэрч битгий хэл хамгийн сүүлд баригдчихад шоронд байхдаа улаан коммунист дөрвөд цэдэн бол миний зүрхээр тугаа дахиж сэтгэлээ амраах биз гэж хэлж байсан. Шилэн дамдангийн үйлдсэн хэрэг нь тухайн үеийн эрүүгийн хуулийн зүйл ангаараа бол 8-аас 10 жил оногдох ял байсныг зориуд цааз болгуулсан хэмээжээ. Шилэн дамдангийн үед хянагч хийж байгаад хожим цагдаагийн хожиж болсон нэг эрхэм өгүүлэхтэй. Би олон жил хянагч хийсэн. Тэгэхдээ шилэн дамдан шиг тийм эрих тун ховор үтсэн. Халахын шоронд 50 жилдээ нэг удаа тодрох хүн бол шилэн дамдан юм а. Тэр Оросын зохиолч Алексей Ургановын мөрхөөсөн гэдэг зохиолыг их уншдаг байв. Хэнээс ч юунаас ч хулч идэггүй, ямар ч том даргын өдөөс хэлэх үгээ хэлчихдэг. Тэрч байтугай шүүгч нарын өдөөс хүртэл ан ман хэрэлтэн томорч байгаад ялаа хүндрүүлж орхисон хамгийн анхны яллагдагч бол цуутай гэмт хэрэгтэн шилэн дамдан. Төөний үйлцсэн хэрэг гэвэл өөрөөсөө дүү хэсэг залууг гэмт хэргийн зам руу уруу татаж 2 удаа каст тонсон явдал бөгөөд уг хэрэгтэй үсрээд л 10 жилийн ял авах байж. Тэгтэл шилэн дамдан шүүх хурал дээр шүүгч нарын өөдөөс хэрэлдэж та нар тэгээд чаддгийм бол намайг цаазаар авчихаачтай гих зэрэгээр томорсон юм. Хуйлд нь хатуу шүүгч нар нь чанга байсан 50-аад оны коммунист дэглэмийн үед хэн ч ингэж томорч байсангүй. Тиймээс шилэн дамданд дормжлуулсан шүүгч нар одоогийнхоор бол гүн шоконд орж хүн алж хүрээ талаагүй ердөө л хідэн халдар төгөрөг тонсон жирийн хулгайчид цаазаар авах ял оноочихсон юм. Шилэн дамданг цаазын ял сонсоод тухайн үеийн улаан байшингийн шоронд очиход ойр дотны хүмүүс нь
Чи ямар хүний аим хөнөөсөн биш дээ. Цаазаар авах ял сонсоод байхдаа яадаг юм. Шүүгч нараас уучлалтгүй. Тэгээд давж заалд гэхэд би бөөлжсөн эргэж долоодог хулгайч биш. Тэр муусан шүүгч нараас би хизээч амин гуйхгүй гэд хөдөлж өгөөгүй юм. Ингээд л мань хүн ноёндоо тэрсэлсэн хүн толгойгүй гихчээр хатуу чанга цаазын элдэнд толгоогоо найр тавиад өгчихсөн хүндээ гэж билээ. Шилэн дамдангийн тухай зөвхөн цагдаагийн томчууд хүүрнэ зогсоохгүй. Цагдаагийн сэтгүүлч, хурандаа Батсөх, сэтгүүлч Жамья, Ган Хуйг, ойдов нарын хүмүүс Шилэн дамдангийн тухай эрен сурвалжилж өөрсдийн хөрөг найрууллаа нийтлүүлж байсан юм. Дашрамд өгүүлэхэд Шилэн дамдан Улаанбаатарын сайхан хүүхнүүдээр өөрийгөө чимж явсан нэгэн байж. Тэрээр банкны гудамжинд суудаг байсан Бадамханд хэмээх сайхан хүүхэнтэй нэг хэсэг амьдралаа холбочий. Энэ Бадамханд нь ёстой л нөгөө олон эрсийг шаналгасан сэтгэлийн тулалдааны талбар гэгч нь байсан бөгөөд ухаанда Шилэн дамдан 99 эрийн зүрхийг шархлуулан байж түүнийг аваад суучгаж. Мөн Цэвэн хэмээх дуучин хүүхэн Шилэн дамдантай нэг үе амьдарч байсан гэх яриа байдаг. Энэ соёлын гавьяат зүтгэлтэн галсангийн Жамьянгуан бичснээс цухас хүүрнэ. Шилэн дамдан гихчийн уугуул нутг нь Дорнод аймаг Чой болсон сум. Халга аялгаар ярддаг залуу байв. Багада хот орж мал эмнэлгийн техникум төгсч малын эмч болсон ажээ. Сургуульд байхасаа их сэргэлэн цаваа, биеийн тамир спорт, урлагийн авиастай юмд оролцдог спортын чиглэлээр суралцаж байсан байна. Зарим хүн дамдан биеийн тамир спортын дээд сургуульд яваад 2 дахь жилээсээ хөөгдөж ирсэн гэдэг. Зарим нь биеийн тамир спортын чиглэлээр курс суралцаж төгссөн гэдэг. Зарим хүний яриагаар бол цэргийн дуу бүжгийн чуулгын гослол дуучин Цэвэнтэй хамт байж байхад нь баривчилсан гэдэг. Цэвэн хоёул хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэгээд шөнө тэднийд байгааг тогтоон сэргийлхийнхэн гэрийг нь бүсэлсэн юм байх. Шөнөөр оргохол гэж байсан юм шиг билээ. Цаг болоо юу гэд өндийгөд ирэхэд нь сэргийлхийнхэн буу тулгчихсан байсан гэдэг. Ингэж баригдсанаас хойш Шилэн дамдан оргож амжилгүй цаазлагдсан. Тухайн үед манай нам төрийн дээд эрхийг барьж байсан хүмүүсийн нэг. Эмэтгээд цаашдаа нам төрд дайсагнаж мэдэх аюулт. Цааш нь харуул гэж намын зүгээс хууль шүүхийхэнд нөлөөлснөр Шилэн дамдан гэж залууг харамсалтайгаар хороолсон гэдэг юм. Шүүхээс түнд цаазын ял онож ардын их хурлын тэргүүлэгчид гомдлыг нь хэрэгсэхгүй болгоод байсан нөхцөлд мөрдөн байцаахын нэг ажилт нь шоронд ажиллаар очиод явж байхад нь Шилэн дамдан хянах цонхоор намайг Даваа самбуу Ахмадад мэд хүргэж байна гэрээ. Би яахав төрийн шийдвэр хүлээгээд л сууж байна гэсэн өрөвдөлтөө үг дайсан гэдэг. Генерал Даваа самбуугай сүүлд нас эцэлхийнхээ өмнөхөн нэг нөхөртөө Шилэн дамдан гэдэг залууг бодоод одооч зүрх шимширдэг юм гэж хэлсэн юм билээ. Шилэн дамдангийн хэрэг бол асар дуйлянтай хэрэг явдал байсан. Хэргийг улс төржүүлж заазлагдах ёсгүй хүнийг заазалжсан байж мэдэх юм. Би энэ хүний гэр бүл өр хүүхдүүдтэй нь уулзах гэж сураглаад олсонгүй. Хамт амьдарч байсан нэг эмэгтэй хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэдгээ. Лавл хүүхдүүд нь байж таараа. Дорнод аймгийн Чой болсон сум хаваар ах トゥ төрөл төрөсд ийхэн сураг байдаг юм. Дорнод аймгийн Чой болсон сумаас хорлоо овогтой 2 сайн эр төрсөн юм аа. Нэг нь хорлоогийн Чой болсон, нөгөө нь хорлоогийн Шилэн дамдан гэж тоглоом шоглоомоор ярддаг хүмүүс ч байдаг юм гэсэн. Энэ сайхан залуу хэрвээ хэлсээр цаазлагдсан бол гэр бүл өр хүүхэд ах トゥ төрөл саданд нь заавал нэг харамсал байж таарна. Тийм хүмүүс сэтгэл санаагаа хув алцаасай. Шилэн дамдангаас гадна Дорнодын хар сэрэг гэж цуутай ир 70-80-аад оны үед эд чангарч байсан. Сэргээ өдгөө Дорнод аймагтаа инх тунх амьдарч буй гэсэн. Тэр зөвхөн Дорнод аймгаар зогсохгүй Сүх Баатар Дорногов аймагт хүчтэй байж 70-80-аад оны Дорнодын атмаанууд нарандч тэр, шорондч тэр сайн муугаар нэр алдраа дуудуулж явсан байдаг. 1980-аад оны ихэр Дорнод аймгийн Чой болсон хотоос дунд зэргийн нуруутай махлагдуу цэрэг ардын армийн тэг 27 дугаар ангид алд хаахаар ирсэн нь тухайн үедээ хэний ч анхаарлыг татсангүй. Салааны захирагч офицер шин цэргүүдийг хүлээн авч дөнгөж жагсаагаад байтал
Тэдний дунд нэг цэрэг төмөр гандбол оосрлоод нуруундаа үүрсэн байж. Үүнийг хараад салаан захирагч учиргүй гайхаж, "Чи солиотой юм уу? Хаашаа юм? Нуруундаа үүрсэн наад има шалан дээр тавь" гэж хашгиртал мөнөөх цэрэг командыг нь биелүүлсэнгүй. Офицерын уур омог дүрлцэж, "Яадаг мó Шинкопи" гэд гүйж очоод алгадах гэдэл мөнөөх цэрэг өөдөөс нь ганцхан зөхиод ухаан алдуулсан гэдгээ. Төвний айрамдах хүчээ авалт ингэж эхэлжээ. Энэ цэрэг бол тухайн үедээ дорнодын атман гэж алдаршсан хар сэргээ буюу хар цэрэнжав гэгч байв. Түүнтэй зүг алба хааж байсан цэргүүдийн ярьснаар бол хар сэргээний цэргүүдийн өмнө маш хачин зүйлүүдийг үзүүлдэг байж. Жишээ нь сахлын худаг буюу брэйтэг шажигнтал зажлаа залгих, 10-20 зүг 70 булчин руугаа шаах зэрэг 9 жорын авир гаргадаг байжээ. Гэвч түүний биеэс цус огт гардаггүй байсан гэдэг. Офицер нам цохиж унагсан цэргийн тухай яриа анги яарнэгт харж тус ангийн удирдлага салаан захирагчийг нь өөрчлөн томилжээ. Гэвч байдал дээрчсэнгүй. Шин захирагчийн командыг тэрбээр огт биелүүлэхгүй байсаар сүүлдээ бас л нам цохиж унгаад салаага өөрөө командалж эхэлвэ. Арга барсан ангийн удирдлага нь түүнийг салаан захирагч болгоод байдлыг ажигласан байгаа юм. Гэтэл хар сэргээ салаан захирагч болсон биш офицеруудыг барьж аваад зодож эхэлсэн байна. Каратегийн мэрэгжил эзэмшсэн нэг шартай офицер түүнийг ном хотгох гэж очоод нам зохиулаад буцаж байсан гэдгээ. Ингээд дараах цэрэггүй бүгд түүний дарамтанд орж хар сэргээ тэднийг харцаараа хөдлөгдөг болсон байна. Сэргээ офицеруудын цалин буумагц нэг нэгээр нь дуудаж уулзаад мөнгө татдаг байсан гэх бөгөөд тэр мөнгөө хураасаар байгаад цэргээс халагдахдаа тухайн үедээ л модонд орж байсан Volga 21 машин авч унаад нутгийн зүг отсон гэдгээ. Түүнийг халагдахад олон 10 офицер баярлаж, зарим нь бүр баярын хундаг тулгасан байх жишээт. Офицер цэрэг бүгд л түүнийг далдуур муулдаг байж. Харин нүрийг нь хараад шал өөр болж долгонох, бэл дуучлах гээжийг үзүүлж өгдөг байж. Зундуийн гөлгөө гэдэг эрийг дорнодынхан андахгүй. Энэр 1970-аад оны сүүлчээр дорнодод дэндүү танхаа нэгэн байсан бөгөөд 10 жилийн сургуульд байхдаа л өөрөөсөө ах залуучуудтай ан ман үзэлцдэг байж. Түүнийг 9-р ангид байхад нутгийн атман мөнгөн шагаагийгч хотоос ирсэн 2 залууг барьж авч дарамтсныхаа дараа "Та хоёр манай дорнодод дэндүү жижигдэн. Би та хоёрыг зодож гараа бузарлахгүй. Та хоёрт ерөөсө манай аймгийн 9-р ангийн хүүхэд зундуийн гөлгөө л хангалттай" гэд тэднийг гөлгөөгөр зодуулж байсан гэдэг. Гөлгөө нүг нь толгой сайтай хичээл сурлагандаа давгүй байсан ч 9-10 дугаар ангид байхдаа томчуудыг дагаж зодоон цохон хийсээр яваад хичээлээсээ хоцорсноор дээд сургуульд орж чадаагүй байна. Тэгээд тэр шууд л цэрэгт татагдсан бөгөөд зүүн баянгийн цэргийн ангид очоод хал цэргүүдэ барьж авч зоддог сүрхий ир болж ховирсан байгаа юм. Ямар сайн даал шин цэрэг байхдаа мөрөн дээрээ генерал погон хатаж, калифтай өмд хоромон гутлаар гангарч, 1000 цэргийн толгой дээгүүр автомат буугаар шүршиж байсан гэдгээ. Ингэж дэггүйтж явсаар халахын шоронгоор нэг бус удаа шүргээд авсан байна. Тэгээд 1980-ад оны дунд үед нутагтаа очиж атманых ажлыг үргэлжлүүлсэн бөгөөд энэ үеэс тэр архинд гүнзгий орж эхэлсэн байна. Манер Дорнод аймгийн төвөөр 2 гараараа дүүрэн бугуун цаг ярайлгаад алхаж явах нь олонтой байж. Гэхдээ тэр нутгийнхныхаа дээрэмдэхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийг дээрэмдэж тэдний мөнгө төгрөгөөр архи уусаар байгаад архичин болж ховирчээ. Энэ ч утгаараа Дорнодын залууста аймгийн даргаас илүүтэйгээр хүндлэгддэг байсан бөгөөд нутгийн зарим хүн гадны хүмүүст манай аймгийн дарга зундуийн гөлгөө гэж танилцуулдаг байж. Харин тэр 1990-ад оны үед Гевгенет архинаас гарч олон хүнийг алмаа харуулжээ. Нэр нөлөөтэй атман хүн архинаас гарна гэдэг бусад залууст их ээхэн үлгэр дуурай болох нь гарцаагүй. Харин жирийн архичин архинаас гарах юм бол хинж тоож авч хэлэлцэхгүй. Тийм ч учраас зундуийн гөлгөөг нэр Дорнод аймагт хаасайгүй цуурайтах болж нийтийн бүжгэн дээр хүртэл хөтлөгч залуу. Манай аймгийн зундуийн гөлгөө архинаас гарч сайн сайхан амьдарч байна. Тиймээс залуучууд та нар гөлгөө шиг архинаас гарах хэрэгтэй гэх зэргээр сурталчилдаг байж.
Мэрэж аймгийн атман гөлгөөг дуурайгаад маш олон залуу архинаас гарсан бөгөөд тухайн үед чой болсон хотын дарга байсан Бат Төмөр гэдэг хүн зундуйн гөлгөөг өрөөндөө дуудаж уулзсан архинаас гарсанд нь баяр хүргээд дээл гутал зэргийг бэлгэлж байсан гэдэг. Энэ тухайд Орнод аймгийн орон нутгийн телевизээр хүртэл гарч байсан байгаа юм а. Гэвч магцсан хүүхэн хормон дээрээ гихчээр угийн буруу замаар будаад хийсэн гөлгөө төдөлгүй архиндаа буцаж ороод хөл тол гойгүй архицаар яваад 1990 оны дунд үед нас баржээ. Зондуйн гөлгөө халахын шорон хүртэл цуурайтуулаад авсан бөгөөд ер нь Орнодын үе үеийн атманууд хаан чивсэн нэр алдраа сайн муугаар дуурсгаж явсан гэдэг. Зондуйн гөлгөөгөөс гадна хар сэргээ гэж бий. Дээр үгүйсэн мөнгөн шагаа болон түүний ах алтан шагаа байна. Мөнгөн шагаа нь 16-аас 20-од насны залуучуудыг удирдах, тэднэр дээрэм тонол хулгай зэлгийг хийлгдэг байж. Тэгэд тэднээсээ татвар авна. Мөнгөн шагаа хулгайлж дээрэмдсэн юмаа нуусан залуусыг хашраахын тулд тэдний чихийг халуун төмрөөр хайрхаас гадна өөрийн зохиосон шөрөмслөх гэдэг аргыг хэрэгэлдэг байсан гэдэг. Тэр нь юу вэ гэвэл гар хурууныхын шөрөмсийг хутгаар таслах, гарынхан суцсыг сураар чанга боож цусыг нь хааж ухаан алдуулах зэрэг юмсан ч. Харин ах алтан шагаа нь арайч түн шиг хэрцгий авиралдаггүй. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд бусдыг нууц байдалд хөөхөн дөнгөчгдөг байснаар цагдаагийнхны хараанд нэг их өртсөнгүй. Тэмч учраас шорон гяндангаар нэг их яваагүй аж. Харин мөнгөн шагаа нь хэд хэдэн шорон дамжсан бөгөөд шоронд очиодч хэрцгий аран шингаа тавилгүй зарим хоригдлыг шөрөмслөх арга аараа залхаан цээрлүүлдэг байж. Энэ ч утгаараа түүний нэр халахын шоронд төдийгүй босод аймагуд ч хүч авсан байна. Тэрбээр Орнод аймагт атмаандаж байхдаа ганган хэнцэр хувцлахыг эрхэм болгож байнга л биджак костюмтэй явдаг байж. Мөн тэрбээр мөрөдө тоглоомыг үндсэн ажиллаа болгожээ. 1880-ад оны сүүл үед архины хүн хордлогоор нас барсан түүнийг Орнодын цагдаагийнхан хөдөө орон нутагт рэкетийн хэргийг анх үүсгэсэн этгээд гэж үздэг юм. Гэхдээ мөнгөн шагаа үнийг өөрөө гардан гүйцэтгэхгүй. Удирдлагатаа байдаг залуусыг шордож нутгийнхаа малчдыг хүртэл рэкетэлдэг байсан байгаа юм. Тэр яагаад архинд орсон бэ гэвэл удирдлагт нь байсан хүүхдүүд хожим нь өсч үндийг бүлгийн толгойлогч болох гэж өөдөөс нь босч ирсэн гэдгээ. Мөнгөн шагаа үнд гутраад архинд орж эхэлжээ. Төвний удирдлаганд байсан хүүхдүүдээс 5-6 хүүхэд хүн ам хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэд насан туршдаа шоронгоор гэр хийсэн байна. Тэднийг Орнодынхан мөнгөн шагаа хүүхдүүд гэж нэрлэдэг байжээ. Дээр үгүүлсэн зундуйн гөлгөөч бас мөнгөн шагаан хүүхэд гэдэг байсан байна. Орнод аймгийн луугруудаас Монголд хамгийн том дуйлан дэгдээсэн хүн бол чой болсон хотын харьяат онгорхой хэмээх Чүлтмийн Чулуунбаатар юм. Тэрээр хаалттай нийгмийн үед бол зард гарсан гэмт хэрэгтэн байваа. Энэ нөхөр 90-ад оны үед хэд хэдэн хүнийг алаад Авдрантын гяндангаас оргож Төв аймгийн Хүлээхэн ууланд гарч улс орнын даяар томоохон дуйлан дэгдэж байсан зартай гэмт хэрэгтэн билээ. Зарим нэг хүнийг дарга болох одон төрсөн гэдэгтэй адил Чулуунбаатар бол төрөлхийн шоронгийн хүн. Тэрээр Орнод аймагт хүүхэд байхасаа эхлээд л атмаандж явсаар 17 настайдаа хүний ам бүрлгэж Сэлэнгийн цагаан толгойн хүүхдийн колонд очсноор шоронгийн яруу алдарт замналаа эхэлжээ. Шоронд тэрээр атман болон заларч 1982 онд 10 жилийн хорих ялаа дуусгаад нутагтаа очсон байна. Нэгэн өдөр тэрээр Хуанзанд хоол идэж сууж байтал Орнодын шинэ овгорууд орж ирэн "Чи нөгөө шоронгийн овгор онгорхоо Чулуунбаатар гэдэг нь мөн үү? Одоо болчих юм уу? Яач ч чадахгүй шүү" гэд хутаг гарган төвчгөнжээ. Харин онгорхоо Чулуунбаатар үг дуугүй хоол идэж дуусгаад залуус руу ганцхан дайрч хутгийг нь булааж аваад нэгнийх нь зүрхэн тушаа зоож өргөсөн байна. Тэгээд тэр "Чамайг бодох юм бол гаргасан хутгаа буцааж үзээгүй хулгайч" гэж гаргачээ. Чулуунбаатар цустай хутгаа барин цагдаа дээр очиод "Энэ нарны овгор тогрууд чинь зүгээр байлгахгүй юм. Сая нэг дургу хүргээд байхаар нь алчглаа. Шорондоо очиж хэвтэх минь" гэсэн гэдэг. Ингээд тэрээр Орнод аймгийн шүүхээр он цаа юултай гэмт хэрэгтэн гэдэг зэрэг дэвэ тогтоолгот
Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангид очижээ. Ямар ч авьяасгүй хүн байдаггүй гэдэг шиг Чулуунбаатарт гарын ур чамгүй хайрлжээ. Тэм учраас онцгой дэглэмтэй хорихын ажилчид өдөр шөнөгүй түүгээр хутга хийлэгдэг байж. Мэгөдөр Сараанаг хэмээх марзан хочтой Ахмад чимэд өрөөндөө онгорхой Чулуунбаатарыг дуудуулсан байна. Тэрээр "Хой хулгайчаа. Чамайг үхэр хүрдэг чинжаал хийдэг гэж сонслоо. Надад хэдий хийгээд өгөөч" гэжээ. Тэгтэл Чулуунбаатар "Би үхэж байсан ч хулгайчдын мах цусаар хоолсон чамд хутга хийж өгөхгүй. Хутга хийж өгсөнгүйгээд чи надад ял өгөхгүй мэдээж. Чи бид хоёр хоёулаа энэ шоронгийн тав шүү" гэж хийгч өргөжээ. Сараанаг чимэд түүний үгэнд хорсон оройн тоонд суусангүй гэдгээр далимдуулан 100 гаруй хоригдлын өмнө цус нүчтөө нь холин бороохотсон байна. Ингээд энэ хоёрын хооронд үл тайлагдах өс хонзон бий болжээ. Ахмад чимэд Чулуунбаатар чи дорнод аймагт атамаа явсан байгаа биз. Харин энд бол чи атамаа биш шүү. Шоронд атмаанаар хүлээн зөвшөөрөгдсөн бүдүү нараа том цогоо хоёр л байна. Энэ хоёроос өөр хулгайчийг өөд гаргахгүй гэж занжээ. Тэгээд онгорхой Чулуунбаатарыг дарах гэж янз бүрийн аргаар үздэг болж. Чулуунбаатар харуулын байраар дамжин гарах болгондоо буу зэвсэг хадгалдаг Сефний түлхүүрийг ажиглаж тэгээд нэг л өдөр нүдний баримжаагаар түлхүүр хийгээд авчээ. Ингээд 3 өргөстэй түлхүүрийг халаасандаа хийчгээд эгзэгтэй мөчийг хүлээсэн байна. Нэг өдөр харуулын байраар орвол ахлагч Бат сүхийн нүд сэргээд иржээ. "Өө ашгүй. Хуучин хулгар ороод ирлээ. Өчигдөр савчсан чинь дотор муу өглөө. Чихөө хаалга хараад сууч. Би гялс гараад ирэх гэсэн байна." Төвний гарангууд Чулуунбаатар нүдэн баримжаагаар хийсэн түлхүүрээр Сефний нүхэнд хийвэл чахран эргээд онгоох энэ. Ингээд манер 12 сумтай Макаров буу дайцтай сум зэргийг халаасандаа хийгээд хэнэггүй царайлан сууж байтал ахлагч Батсүх орж ирээд "Чихөө хоошогүйгээд дэнжийн айлуудаас найрх аваад ир. Дотроо застдаг хэрэг" гээд өөдөөс нь мөнгө сарваажээ. Эйхүү шоронгийн хаалга өөрөө нээгдэв. Онгорхой Чулуунбаатар дэнжийн айлд очин найрх авч жалганд залгилж орхиод шууд л Сараанаг чимэд инх рүү алхсан байна. Тэгээд цонхоор нь буудаж орхиё гэж бодсон байна. Гэтэл Сараанаг чимэд 5 настай охиноо эрхлүүлээд тунж завгүй байгаа харагджээ. Үүнийг хараад мөс шиг хүйтэн хоригдлын сэтгэл зүрх уярч өөрийнхөө хүүхдийг санан гэгэлзээд ирсэн байна. Ингээд манер шүнжин алхалсаар Адрын сангийн аж ахуйн өнгөрч явтал ганц гэр тааралджээ. Гэрт орвол жар гарсан эмгэн ганцаараа сууж байна. Тэрээр шууд л бурхан дээр нь 1000 төгрөг тавиад "Эмээ, гүй жавамөр ядарч аваа эргэн хоёр тусалдаг сайхан уламжлал бий. Та надад сайхан хоол хийж өгөөч" гэжээ. Чулуунбаатар хоол цай хийлгэж идэх зураа. Удахгүй эрлийнхэн хүрээд ирнэ. Тэгэхэр та зүгийг нь бууруулж хийлээрэй гээд дахин 1000 төгрөг бурхан дээр нь тавиад гарчээ. Төдөлгүй эрлийн машины гэрэл уул талаар гялал заадал эрхэнтэр. Чулуунбаатар жалгын судаг даган алхаж явтал зээл 130 машинтай 3 нэр архитаж байгаатай таарлдчих. Манер шууд буу тулхан машиныг нь дээрэмдэд хөдөлжээ. Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд эхнэр хүүхэдтэйгээ уулзаад сууж байтал тус гайгийнхан хаалга үүдийг нь цөмөшөглөн орж ирээд гавлсан байна. Онгорхой Чулуунбаатар заналт дайсан Сараанаг чимдийг алж чадаагүйд эрлийнхэнд өөрийг нь зааж өгсөн эмгэнд итгэсэндээ бухимдаж байв. Тэр байр сахилгад байхдаа би нудаа даруухан оргож яваад хон шиг хүлэгдээд ирлээ. Дахин оргох дээрээ тулбал чадлынхаа хэрээр оргоно. Одоо намайг зогсоох хан хэрэм байхгүй. Хэмээн шүд цун хэлж байсан гэдгээ. Түүний сүүлчийн орголт бол мөнөөхөө дуйланд аллага. Төв аймгийн шүүхээс Чулуунбаатарт 18 жилийн хорих ял оноожээ. Тэр байр шүүх хурал дээр хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Намайг иргэншүүлэх гээд зэрлэгшүүлсэн засангийнх нь гомдож явдаг гэж хэлжээ. Онгорхой Чулуунбаатар гянданд ялаа идлэхээр очсон хэдий ч хорихын ажилтнуудын захиалгаар чулуун шатар хутаг хийсээр л байв. Тэр байр Сэлэнг аймгийн Харьяат Нанздын дөр тогтох гэдэг залуутай нэг камерт хоригдох болжээ. Энэ үед хорихын ажилчид аригдах явдал хэрэгс гэтэрч байв. Хорихын ажилчид
хоригдуулаас мөнгө зээлж архитаж байхад Онгорхой Чулуунбаатар сэлэмшиг урт чинжаал хийгээд авчи. 1996 оны 1-р сарын 4-ний өглөө ахлагч Бата, ахлагч Авраг, дэд ахлагч Орсоо хүү нар гяндан 24 цаг манхаар үүрэг хүлээсэн байна. Энэ үед хорих ангууд цалингаа тавьж чадахгүй дэ хүрээд байваа. Хорхийн удирдлага хянагчдад ёс зүй хэмээн ярихаас өөдөөс нь цалингаа нэхэд хэвтчихнэ. Өвгөн хуйг Бата 30 жил шорон мансан бөгөөд хүн яргалах дуртай даал байж байгаа нэгэн гинэ. Ахлагч Аврагын хувьд Батагаас хүн яргалах аргад суралцж байв. Дэд ахлагч Орсоо хүүгийн хувьд хянагчийн ажилд ороод 14 хонож байж. Тэгтэл ээлжийн ахлагч Бата Ялтан Чулуунбаатрыг өрөөнөөс нь гаргаж ирээд гэрийнхээ цоож сургыг янзлуулжээ. Тэгээд ахлагч Бата дэд ахлагч Орсоо хүүг найркад гүйлгэж аврагтайгаа нийлэн архитаж гарсан байна. Тэдний архит дуусах үед Бата дахиад нэг хусч хэмсэн гэхэд Онгорхой Чулуунбаатар надтай хамт камерт байгаа нандтын төр тогтоход гэрээс нэргэлдэрсэн. Та нарыг нар салхи өнөртүүлж байгаа тусыг чинь бодоод мөнгө өгье гэсэн байна. Хянагч Бата шүдгүй амаа ангалзуулан инээж хуучин хулгаруудыг шоронд орохоор амиа аваад халаасалцдаг гэдэг үнэн шүү. Манай чуг хуучин хулгар гэсэндээ мөнгөтэй байна шүү. Гэж шүлсээ өсчүүлсэн байна. Тэгээд төр тогтохыг өрөөнөөс нь гарган архины мөнгө авч аваргыг архинд гүйлгэхээр болов. Дэд ахлагч Орсоо хүү гяндангийн цэвэрлэгч Лаваг Сүрэн хоёр хоригдлуудын хүнжил гудас тараахаар болжээ. Тэгтэл Онгорхой Чулуунбаатар Лаваг Сүрэн хоёр гэнэт дайр ахлагч Бата Орсоо хүү нарыг хүч хавсран хүлж орхисон байна. Тэд ахлагч Орсоо хүүгийн цээжин тус газар бууны жадаар жадлан гадуур хувцсыг нь тайлж авлаа. Энэ үед гаднаас ахлагч Авраг, совлогч Мөөнөр орж иржээ. Ахлагч Авраг байдал биш болсныг ойлгоод ухрахад Онгорхой Чулуунбаатар Аврагыг заамдан авч "Мөн новш минь. Хулгаруудын ар гэрээс ирсэн хэдэн төгрөгийг дээрэмдэг хугацаа чинь дууслаа шүү" гэж хаш гарчээ. Тэгээд ахлагч Аврагын хүүртгийг толгой дээгүүр нь өмөргөж байгаад төр тогтохоор жадлуулж эхэлсэн байна. Бүр 10 гаруй удаа цээжинд нь жадлсан байгаа юм. Энэ үед Ялтан Лаваг Сүрэн лантуу авчирч ахлагч Батагийн тархийг бяц цогхон дээрээ. Онгорхой Чулуунбаатар совлогч Мөөнөд худаг толгон хязээч хулгайч яргалж байгаагүй учраас нөхрийг чинь хүндэлж явдаг. Чамайг алахгүй. Харин чи бид гурвыг гарахад туслаарай гэж. Хэдхэн минутын дараа гэхэд тэр гурав эхийгэ хөнөөсөн цагаан мөг төрсөн үрээ шатаач хөнөөсөн чимгээ таксины жолоочийг боож алсан Бямсүрэн нарыг хүчнээд дараа нь хөнөөж орхижээ. Энэ гурван ялтан хөнөөх болсон нь өөрсдөөс л болсон байна. Цагаан мөг Бямсүрэн чимгээ нар түүнийг дагаж явна гэжээ. Тэгтэл Чулуунбаатар "Ийм хүйтэнд та гурав хөлдөж өгнө" гэхэд чимгээ "Тэгвэл хашгирлаа" гэсэн байна. Үүнээс болж 3 хүүхэн арь насаа алджээ. Ингээд Чулуунбаатар төр тогтох Лаваг Сүрэн нар хөнөөсөн хянагчдын хувцсыг өмсөд совлогч Мөөнөд хутах тулган шалган нэвтрүүлэгтэр ирсэн байна. Насаараа 20 анги мансан хянагч Гүнчин цогоо хоёр ажиг сэжиг авалгүйгээр совлогч Мөөнөд хаалга тайлжээ. Төөний араас шийтсэн 3 ялтан гарч ирэн буу тулгаад Гүнчин цогоо хоёрыг хүлж орхив. Энэ үед Лаваг Сүрэн "Энэ муу хоёрыг хүлж цаг бараад яхав. Буудчихъя" гэхэд Чулуунбаатар "Наад муу хоёр ч намайг мансаар байгаад өтөлж яваа юм. Жамаараа өгөх" гэсэн байна. Тэр гурвыг шоронгийн хашаагаар гарахад оршуулганд оролцоод явж байсан машин бэлэн зогсож байж. Тиймээс шууд л буу тулган машин дээрэмдэд хотын зүг явж байснаа зам буруулан Төв аймгийн Угтаал цайдам оржээ. Тэгэд цаашаа жаргаланд орох замдаа Хүлээхэн уулын ингэрт дээрэмдсэн машина цаасанд суулгаж орхиж. Энэ үед Монгол телевизээр 1996 оны 1-р сарын 4-өөс 5 жилжигшин Төв аймгийн Лүн сумын Авдрант тосгонд байрлах 403 дугаар ангийн Гяндангаас Онгорхой хэмээх Чүлтмийн Чулуунбаатар, Шар хэмээх Банзарагчийн Лаваг Сүрэн, Нандтын төр тогтох нар бүлэглэн орлоо. Онц аюултай гэмт этгээдүүд 6 хүний амь насыг хөнөөгд машинтай иргэдийг барьцаалан жаргаланд чиглэн зугтаалаа гэсэн мэдээлэл цацагдав. Эйхүү унтаж байсан Монголын цагдаа түргэн авч
Улаанбаатар хотын бүх анги нэгтгэлүүд Төв, Өвөрханга, Булган, Эрдэнэт, Сэлэнг аймгийн цагдаа тагнуул элитийн тусгай хүчнийхэн хөдөлвөө. Архинд халамтсан төр тогтох. Хэдүүлээ штэ. Монгол даяар дуурсах гэмтгэрэг. Энэ барьцааны нөхдийг буудан хөнөө. Гэхэд онгорхой Чулуунбаатар. Гэмгүй иргэдийг хөнөөхгүй. Засангийн яргачд байсан бол алах байлаа. Гэлсэн байна. Эдэр үсийн жавар тажигнаж, нэмгэн хувцастай горвон хоригдол хөлдөж өгөхгүй тулд уулын оройр үгүй. Генерал Пүрв баривчлагын групп ахалсан амар болд тэргүүтээ хүчнийхэн хүүлэхэн уулыг битүү бүслэн борнуурын тосгоны хажууханд дээшилж хоригдлуудад 30 м ойртонгуудаа ямар ч анхааруулгагүйгээр гал нээсэн байна. Эх захгүй буундуу тажигнаж, ургаа модны ард нуугдсан горвон хоригдол газар илэгдэн унжээ. Гэхдээ онгорхой Чулуунбаатар шиир зааж АК-гаар тэнгэрөөд буудаж цагдаа нарыг ойртуулсангүй. Гэсэн хэдий ч төр тогтох Чулуунбаатар нар цээжин тус газараа буудуулж үхлийн шарх авсан байна. Тэр хоёрыг эмнэлгийн багт яаралтайгаар хүргэсэн ч замдаа нас баржээ. Тэд хэргийнхээ талаар ямар ч мэдүүлэг өгч чадалгүй ийхүү нарс барсан байдаг. Харин лавг сүрэн сургуультай ноход дараад авсан учраас амьд үлдэж шүүхээр ялын дээд хэмжээ авсан билээ. Тэрээр өөрийнхөө хийсэн хэргийг нөгөө хоёр руугаа чигсэн юм. Хянагч Орсоо хүү амьд үлдсэн хэдий ч ажлын хариуцлага алдсан хэрэгээр шоронд орсон байдаг. Манер зүүн хараагийн шоронд нэг овгор хулгайчийн гутлыг хулгайлан зодуулж нас барсан гэдэг. Монголын цагдаа энэ хэргийн дараагаар мэргэжлийн ур чадвар гаргасан гэд баахан нөхдийг шагнаж байсан. Мөн хорих ангуудын нөхцөлийг сайжруулах томоохон ажлуудч энэ үеэр явагдсан юм. Хэргийн газар ажиллаж байсан шинжээч, эмч шалан дээр урссан цус гутлын хойшоор давж талигаж батагийн тарих таазанд нялгдсан байж билээ. Нийгэм цаг үе төр засагт өшөрхсөн гэмт хэрэгтнүүд ямар аимшигтай болохыг биеэр мэдэрч өөрийн эрхгүй давхын зочиж билээ. Гэсэн ярилцлага өгч байваа. Дорн зүгийн нудрах чанга ирчүүд зөвхөн дорнодод дуусгуур болохгүй. Соёц нийгмийн үед Дорноговь аймгаас хэдэн айхтар нөхөр тодрон гарч ирсэн. ертөнцөд хүн болж мэдлээд амьдралынхаа дийлэн хэсгийг өргөс торны цаана өнгөрөөх азгүй тавилантай хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Дорноговь аймгийн Цуу татман Цэвэлийн Ванчиг Жамба. 1960-ад оны үеийн залуусыг эрдэн боловсрал, ажил хөдөлмөрт реалн дуудсан, хайр дурлал, баяр баясгал, дуухур залгисан алтан үе байсан гинэм. Энэхүү алтан үеийг Ванчиг Жамба зүгээр нэг тойрч өнгөрсөнгүй. Хэд хөнгөмсөг, омог бардам сэтгэлгээ нь ялан дийлж 7 дугаар ангид байхдаа үеийнхээ хүүхдийг хутгалчхад найзууд минь баяртайгээд хүүхдийн колон руу ачигджээ. Ванчиг Жамба хүүхдийн колоноос томчуудын шоронд шилжиж цаашлаад чанга, онцгой гяндан гэд бүх нэг л дуусгасан байна. Эгэтэл дээд хэмжээ авсангүй. Ванчиг Жамбын хажуу улааны чанга дэглэмтэй колонд чот баригадын дарга хянагч нараа дарамтлаад ажил хийж өгдөггүй нэлээд танхаа байлсан гэлцдэг. Хоригдлуудын дунд Ванчиг Жамбагийн тухай Дорноговын айхтар хулгайн хүүхэд гэсэн цуудагдж түүний өдөөс хэн ч үхэлж зүрхэлдэггүй байж. Тэгтэл нэг өдөр 1960-ад оны шоронгийн атман шулах сандаг Ванчиг Жамбайг банз модоор зодож нүдэд хүчээр ажил хийлгэсэн байна. Толгойлогчийг нүдчихсэн тул түүний гал хам, турба пүүшгэн, шар сандагд орчноор аргагүй ирэхэнд ажил хийж эхэлсэн гэдэг. Гэвч Ванчиг Жамба бүрэн засал авсангүй. Хутаг зодоо, танхаа дээрмэн давм гайлсан тул чанга дэглэмээ онцгой дэглэмээр солиод тэнд очоод даши мунда Цэвэний хар лам сүрэн нартай галхан болцоож бүр улам чангарчээ. Мань гурав савл хийвэл танхаарч онцгой дэглэмийн шоронгийн хэв журмыг алдаг дуулснаар хоёр ч удаа гянтлуулсан байна. Гянданд очоод улам бүр чангархан дээрээ. Ванчиг Жамбаа янз бүрийн юм хөшиж ойлгохдоо мэрэгжлийн хүн тул хөнгөн цагаан халбаар түлхүүр хийж гяндангийн өрөөгөө хэлбархан онгойлгоод жирийн камеруудаар явж мөнгө төгрөг журмалдаг байж. Тэгээд гяндангийн хэв журмыг зөрчиж арх хууж танхайран хянагч нартай үг сөргөлдөж сүүлдээ бүр дийлдэхэ байсан гэлцдэг. Даши мунда түүний тухай ийм нэгэн дурсамж үлдээсэн байхаа чи.
Найз маань шоронгоос суллагдаад амьдралынхаа сүүлчийн жилүүдэд биенийг тааруу байсан. Олон жил шоронгоор явсны гай ч юм уу, элэг зүс уушиг зүрх бүх юм мууцсан. Өөрийн хөнгөмсөг сэтгэлийн хар гайгаар загиргаадалтын үед ялих шалихгүй бодианаар даанч олон жил шоронд суусан. Уг нь нарны амьдрал ардчилсан нийгэм хоёрыг хослуулсан боловч ардчлалын аж буйныг үзэлгүй таалал төгсөл. Яруу найрагч Данзан Равжагийн 190 жилийн ойн баяраар би Дорноговь явж сайн найзтайгаа сүүлчийн удаа уулзсан. Надад нэг авдар арх авч өгчхөд өөрөө уухгүй цагаан ямааны сүү ууж 2 хонс. За мунда найз минь уугаар айл гэдэг. Би ганцаараа хичнээн хорох билээ. Ванчиг жамба 3 дахь хоног дээрээ даанч төвчлгүй надтай хамт ууж эхэлсэн. Сүүлдээ авдар архиа дуусаад нэрмэл авчуулаа. За чи Дорноговийн атман гэж шоронд байхдаа олон жил хутсан. Үнэхээр атмаа юм бол чи одоо харуулах гэж би үгээр итгэл. Гэтэл Ванчиг жамба. Би жижиг хүмүүстэй уулзаж өөрийгөө доош нь хийхгүй. Гэж шууд аймгийнхаа даргын хаалгыг тогшхон тэр. Тэр үеийн аймгийн дарга нь улаан загалмай нийгэмлэгийн дарга яруу найрагч Одон чимэд байсан юм а. Яриа хөрөөтэй сайхан хүн байлаа. Гэртээ байсан нэг шил архийг бидэнд өгөөд үйлдвэрээс авдар архи ав гэсэн бичиг хийж өгч тэр архийг нь авч ууцгаагаад 2 тийш салсан. Жилийн дараа найз минь би муудаж нас барчихлаа гэсэн сурагдуулсан. Би оршуулганд нь очиж чадаагүй дээ. Одоо болтол харамсдаг юм. Хэмээж. Дорноговь аймгаас Монголын шоронд цууд гарсан нэг хүн бий. Тэр бол Шандын Батсайхан гэгчим. 1990-с 2000 он хүртэл хугацаанд Монголын шоронгуудад Жамян Бэрнлэн цогц сайхан, Баттогоогийн Үлзий сайхан, Дэмчгийн Хуйга, Дархны Даваа Баатар, Сэмбэгийн Нэргүй, Баточрын Болор, Загдын Отгон Баяр, Гандан Бороо, Паниг Бат Баяр гэх мэтийн атмаануудын нэр дуулдах болсон билээ. Мөн бусдын гарт амнасаа алдсан Шандын Батсайхан, Бүдүү Нармандах Гэрэлмаагийн Нямлаваг, Батаагийн Батчулуун нарын нэрч давхар цуурайцсаар өнөө гүрс. Баттогоогийн Үлзий сайхан нь анх улгаан хэрэгээр хүүхдийн колонд очижээ. Тэрбээр 80-аад оны хүүхдийн колоны атмаануудын их бөгөөд зах зам Брагуй атмаанд жаваад 1980-аад оны сүүлчээр томчуудын шоронд шилжсэн байна. Тэгэд 1991 онд ялаа нэмүүлж Майнтын чангад очижээ. Төдөлгүй Майнтын шоронд танхаарсан хэрэгээр авдрантын онцгой руу ажигдсан байгаа юм. Энд бас зүгээр байсангүй. Мөн лаахар шахар хэрэг үдүүлээд тахир соёотын гянданд 2 чудаа хүргэгдэжээ. Хүүхдийн колоноос томчуудын шорон, тэндээсээ чанга, тэгээд онцгой, эцэст нь гяндан гээд шоронгийн бүх дамжлагыг дамжсан цуутай хулгайч нар мэрсэр байдаг. Ялангуяа захиргааталтын үеийн гэмт хэрэгтнүүд иймэрхүү дамжлагаар явах нь их байваа. Цуу татмаа Нямлаваг өөрийнхөө эсрэг тэрсэлдэж мэдэх, өөртөө натмааны суудал булаалтаж мэдэх хэд хэдэн хүнийг авдрантын онцгойгоос холдуулсан гэдэг. Тэдний тоонд халахын шоронгийн 3 сайхан гэж нэрлэгддэг байсан Шандын Батсайхан, Цогц сайхан, Үлзий сайхан 3 багтжээ. Шандын Батсайхан нь идүүгээ байхгүй. Тэрбээр сайн шанд хотын уугал бөгөөд 20 настайдаа Ар Шандын атман гэдэг цол зүүж дэггүйтж аваад хүн хутгалж хөнөөгөөд ганц худаг руу ажигджээ. Төлөвлөгүй дээд хэмжээ авсан ч төрийн өршөөлт хамрагдаж 20 жилийн ял авч гяндлуулсан байна. Энэ хугацаанд хулгаруудтай ан ман үзэлцэж байгаад өрөөснүүдээ хутгаар сох хатгуулж мөн насаараа шоронгоор явсан соёо адил биш гихч атманы өдөөс тэрсэлдэж байгаад гарынхаа алга руу хутгалуулах зэрэгэр мундашгүй зовлон амссан байна. Тэрбээр гянданд хэдэн жил суугаад дэглэн буурч авдрантын онцгойд очтол Нямлаваг тус шоронгийн хаан болчихсон эд бужигнуулж байсан байна. Шандын Батсайхан гянданд байхдаа авдрантын онцгойд байсан Нямлавагийн амнасыг хөнөөлгөх төлөвлөгөө боловсруулж байсан юм байхаа. Гэвч үнийг нь Нямлаваг мэдчихэж. Тэгээд Шандын Батсайхныг дэглэн буурч ирэхийг тис чадан хүлээж байтал нэг л сайхан нартай өдөр цаадах нь үхэл ханхлуулсаар ороод иржээ. Энэ үед Нямлаваг тус шоронгийн ахлах тоогооч хийж байсан бөгөөд Шандын Батсайхныг хорхийн галзууханд дуудуулж авчираад нүүр амыг нь танигдахгүй болтол зодож орхижээ.
Үүний дараа тэрээр бат сайхны халаасанд худах шургуулад ээлжийн хянагчдэр чирч гулдран авчираад энийг хараач. Сая намайг алах гээд өөдөөс худаг бариад дайрал. Худаг нь халаасанд нь байгаа. Энэ муу новшид золтой алуулчихсангүй. Хүн алхаас буцхааргүй ийм юмнуудыг харж хянаж байхад яадаг юм бэ? Яасан хариуцлагагүй юм бэ? Гэгцэргээр мөнөх хянагчийг толгой төрүүгүү загнасан байгаа юм. Ёрон тухайн үед Нямлхаваг Авдрантын шоронгийн зарим хянагч нарыг харцаараа хөдлөгдөг байсан гэдэг. Энэ явдлаас хойш 1 жилийн дараа Шандын бат сайхан бусдын гарт зэрлэгээр хорогдчихив. Тэр үед цогт сайхан гихч овгор ялтан гяндангаас дэглэн буураад Нямлхавагтай галхан болсон байгаа юм. Ер нь эрүүгийн ертөнцид олон жил галхам явчихсан хүмүүс тун аюултай байдаг. Цогт сайхан хүн чанарын хувьд дажгүй залуу боловч архи ухаараа болохоо байдаг нэгэн аж. Тиймээс Нямлхаваг нэг өдөр түүнийг согтоож байгаад бидний эрх мэдлийг булааж мэдэх хамгийн аюултай хүн бол Шандын бат сайхан байгаа юм гэж хэлжээ. Энэ үед халамцуу цогт сайхан шууд хайж барьж гараад алив тэр бат сайхан хаан байна гэж хайж явсаар Шандын бат сайхныг үгийн зүрөөгүй хайчаар дүрж орхисон байгаа юм. Ингээд нэг атман нь хорвоогоос салж, нэг атман нь гянтлуулсан байгаа юм. Ийм нөхцөлд Нямлхавгийн эрх мэдэл хിവэр хадгалагдаж улам батчих нь ойлгомжтой. Болж илэгвэл ялтан болгон атман болох сонирхолтой. Даанч санаа нь байвч сачийн хүрэхгүй нэг аюул бий. Шандын бат сайхны үхлийг зарим ялтан Нямлхавгийн явуулга гэж үзэж байсан тул түүнийг хөнөөхөр бэлдэж эхэлсэн байдаг. Цогт сайхан бат сайхан хоёрын дараа Нямлхавгийн хамгийн гол өрсөлдөгч нь Өлзий сайхан болж хувирчээ. Өлзий сайхныг гяндангаас дэглэн буураад Авдрантын онцгой дээрээд хэд хонсны дараа Нямлхаваг ёс төртэйгээр угтаж аваад "Миний хөгшин, гяндангийн чигээ нэг сайхан тайлчих" гээд архи өгчээ. Цаатхан ч гянданд архины бараа харалгүй удсан болохоор дуртай зөвшөөрсөн байна. Нямлхаваг түүнтэй цуг архитаж байхдаа "Миний хөгшин одоо доотхоо нэг сайхан усалчих. Хөгшинт чинь бэлэн хүүхэн байна" гэхэд Өлзий сайхан бүрч догдлоод явчихж. Тэгээд Нямлхаваг түүнийг дагуулж хараад онцгой шоронгийн төв штабын 2 давхард суудаг холбоочин хүүхний өрөөний үүдэнд авчирчээ. Энэ хүүхэнтэй Нямлхаваг явддаг байсан бөгөөд тэр өөрөө эхлээд бүсгүй рүү яваад орсон байна. Төдөлгүй гарч ирээд Өлзий сайханд хандаж "За чи одоор би цаад хүүхэнд чинь чамайг орж ирнэ гэд хэлчихсэн. Санаа зовлтгүй. Эмэгтэй хүн болохоор худлаа жаахан дургуцаж магадгүй. Тэр хамаагүй. Шууд л дараад ав. Би арыг даа" гэж хэлээд доош буусан байгаа юм. Өлзий сайхан мөнөө хүүхний өрөөнд ороод наан цан болох гэтэл цаатах нь хавьтулсангүй. Тиймээс тэр Нямлхавгийн загснаар шууд л дараад авчээ. Энэ үед Нямлхаваг нэг давхарт байх жижүүрийн өрөөнд оччихсан ээлжийн хянагчд. "Цаад Өлзий сайхан чинь 2 давхарт хүүхэн хүчинд чинь. Та нар ер нь юугаа харж байдгийг үйлдэл дээр нь бариад аваач" гэж шургасан байгаа юм. Ингээд л Өлзий сайхан үйлдэл дээр баригдаж хүчингийн хэрэгээр ял нэмүүлээд буцаад гяндандаа морилсон гэдгээ. Гэвч Нямлхаваг ийм арга сэцнэрээ өөртөө уламл дайсан бэлдэж орхичээ. Тухайн үед Өлзий сайхны гар урт байсан болохоор цогт сайхантай холбоо тогтоож улмаар цогт сайхан Сэдийн Батаа гэгчд хутга бэлдэж өгч, харин Өлзий сайхан Цэндийн Баямөх гэгчд хутга бэлдэж өгчээ. Тэгээд энэ хоёр нэг л өдөр Нямлхавгийг 40 гаруй удаа худгалаад эрлэгт илгээч гисэн байдаг. Сэдийн Батаа Цэндийн Баямөх хоёрыг Нямлхаваг өмнө нь мөн л дарамтлж байгаад өөрөө сонзон зангид уулчихсан байдаг. Өлзий сайхан цогт сайхан хоёр яахаас ч буцахгүй хэрцгий ялтнуудад хутга бэлдэж өгсөн хэрэгтэй хоёулаа ял нэмүүлсэн байдаг. Ингэж халахын шоронгийн 3 сайхан Авдрантын онцгойгоос ийш тийшээ сарнин булдарсан түүхтэй. Үүнээс дорн зүгийн нудрах чангар Шандын бат сайхны үхэл нэн харамсалт. Шандын бат сайхнаас гадна сайн Шандын атман Хулгар Батаа гэгчэр 1980-ад оны үед элдв үйл явдлаараа цууд гарч байсан. 1980 оны сүүлчээр Хэнти аймгийн Бор өндөр хотын Жоншны уурхаан ажилчдын цалин тавих өдөр бөөн архиталт зодон болдог байж. Ерөөсө тухайн цаг үед оюутны стипend, үйлдвэрийн ажилчдын цалин, хувцс хунарыг нь булаадаг бүлэглэлүүд олон байсан.
Яг энэ цаг үед сайн шандын хулгар батаа тэргүүтэн 5 залуу бор өндрийн Жоншны уурхаан ажилчдын цалинг дээрэмтгэхээр дорн говьоос хүрэлцэн иржээ. Тэд дээрэмдсэн мөнгөөрөө мотоцикл авна гэж ярилцаж байсан гэдэг. Тэгээд ч Жоншны уурхаан ажилчид өндөр цалин авдгийг бүгд мэддэг байж. Сайн шандын 5 овгор вагоноор ирснийг дуулсан нутгийн атаманууд тэдэнд долгонон арх барьж очижээ. Бор өндрийн Жоншны уурхаан хэсгийн төлөөлөгч залууч мөнөөх 5 залууг харсан ч хараагүй мэт өнгөрсөн байна. Тэдгээр залуус бүгд орсохороо хилэн харамт, цамц, макерон оролтоор гангарсан байсан нь бусдаас үнэхээр содон байж. Үнэн дээр тэр нутагт сайн шандын 5 залуу шиг гоёганган ирчүүл байсангүй. Аргачихгүй юм. Тэд сайн шандынхны аль өнгөтэй өөдтэйг дээрэмдэд өмсчихдэг байсан. Ингээд хүссэн хүлээсэн сарын цалин буух үед хулгар батаа тэргүүтнүүд дөрөө чангалаад үйлдвэрийн үүд хаваар эргэлдэжээ. Үйлдвэрийн захиргаа дээрэмчин залуус ирчгээд эргэлдэж буйгдуулаад ажилчдынхаа цалинг үдээс хойш тавина гэж байснаа маргааш нь тавихаар болов. Тэгээд маргааш нь яалтчгүй цалин тавихад овгоруудад мөнгө төгрөг өгнө гэж амласан үйлдвэрийн ажилчид хулгар батаад хандив өргөж эхэлжээ. Сүүлдээ овгорууд даварч зарим ажилчдын хармаа хотыг нэхэн сохор зоосч үлдээлгүй хамж авсан байгаа юм. Орой гэхэд сайн шандын атаманууд хангалттай мөнгө төгрөг хармаалсан байсан тул нутгийн ирчүүлийн барьсан хүндэтгэлийн архийг хүртээд шөнийн галт тэргэнд сууцгаачээ. Үйлдвэрийн зарим ажилчин энэхүү дээрмийн талаар тус хотын хэсгийн төлөөлөгчөд мэдгдсэн ч цаатхан тоосгүй. Ер нь мань төлөөлөгч сайн шандын атмануудаас битүүхэндээ айж байсан байна. Тиймээс уурхаан ажилчид яах чаргагүй болж дуугүй л ажиллаа хийж дараа сарынхаа цалин хүлээж байтал мөнөөх 5 овгор тус хотод дахин ирсэн сураг дуулджээ. Энэ удаад уурхаан ажилчдын уур хилэн оволцож тэр муусаануудыг дээрэмтгэхээр ирэх юм бол бөөнөрөө зодтолтыг орой өдөш ганц нэгээрээ явж болохгүй шүү гэцгээжээ. Уурхаан удирдлагч гэсэн сайн шамдын овгоруудаас имэж ажилчдынхаа цалин нууцаар тавихаар шийдсэн байгаа. Тэгээд цалин тавих өдөр бүх ажилчдыг заалан цуглуулад хуралдаж байтал хулгар батаа тэргүүтээ 7-8 залуу ороод иржээ. Энэ үед бүх ажилчид чон харсан хонмит сэртэсгийн овгоруудыг нүд салгалгүй ширтэж байсан бөгөөд мөнөөх залуус хаалга таглан зогсож тэгтэл савхин дээл өмссөн хулгар батаа эндэрт гарч ирсэн байгаа юм а. Тэр бэр нилээд согтуу байгаа бололтой говьгон байж микрофоны өмнө очиод бор өндөр хотын уурхаан ажилчдаа та бүхэн сайн байна уу? Намайг хулгар батаа гэдэг чи бүтэн нэрийг маань Насан бат гэдэг юм. Би хүн ам хулгай дээрм хүчингийн хэрэгээр 10 гаруй жил ял эдэлсэн хөө. Шоронгоос гараад хүний осоор амьдрий гэтэл ямар ч албан байгууллага ажилд аваагүй. Уг нь би танаа байгууллагад ажиллах хүсэлтэй байсан юм. Тэгээд би танаад ажилд орчихсон гэж дотроо бодоод эрхэм ажилчид та бүхнээс баг зэрэг мөнгө зээлдэг. Гэтэл сүүлийн үед та бүхэн намайг болон дүү нарыг минь сайн шамдын дээрэмчд гэж нэрлэх болжээ. Би хэнд ч худаг тулгаагүй шүү. Тэгэхээр энэ удаа бүх хүнээс 50-аас 100 төгрөг зээлнэ. Энэ арга хэмжээнд уурхаан дарга үлгэр жишээ үзүүлж хамгийн түрүүнд 100 төгрөг өгсөн нь дээр байхаа гэж төвчгөнжээ. Танхимд намгүн болж батагийн орс хороомл шархирах чимээ гарсан байна. Мөхнөөс илүүтэйгээр айж сандарсан уурхаан дарга хармаагаа ухан 100 төгрөг гаргаж ирээд "Маа, энийг ав. Миний дүү цаашдаа ажил хийж сайхан амьдрах хэрэгтэй. Ингэж болохгүй шүү" гэд хулгар батаад өгчээ. Үүнээс хойш манер уурхаан ажилчдаас байнга мөнгө төгрөг татаж эхэлсэн байна. Тэгтэл уурхаан дарга нэг өдөр "Танай аймгийн Бата гэдэг нөхөр манай ажилтнаас мөнгө төгрөг дээрэмддэг" гэд сайн шамдын цагдаагийн хилцэд өргөдөл гаргаад өгчөж. Ингээд Бата дээрмийн хэрэгээр мөрдөнд орсон хэдий ч хохирогч нар гарч ирсэнгүй. Учир нь манерийн туслахууд бор өндөрт очиж уурхаан ажилчдад Батаг мөнгө дээрэмдээгүй гэж цагдаад мэдвэл хэрв тэгэхгүй бол сэвстэй гүзээтэй чинь ярин шүү гэж худаг тулган сүрдүүлсэн байж. Нэгэнт хохирогч байхгүй болохоор хулгар Бата тэгс хийгээд л мөрдөнгөс суллагджээ. Гэвч тэр дахиад л бор өндөрт ирж бужигнуулахар шийдсэн байна. Тэгээд мөн л ажилчдын цалин тавих үеэр баахан залуустай үйлдвэрийн үүдэнд ирээд богиносгож тайрсан калибр гарган
Та нар намайг цагдаад мэдэгдэн гинэ. Яасан бүх зүрхтэй новшнууд вэ? Алив мөнгө бариад жагсаад гэж хаш гарчи. Түүний тушаалаар үйлдвэрийн ажилчид мөнгө бариад жагссан байна. Гэвч үйлдвэрийн дарга бата тэргүүтнийг хашрах бас гиндүүлж баривчлах зорилгоор аймгаас цагдаа нар дуудсан байсан тул яг мөнгө хурааж байх үед нь баахан цагдаа гарч ирээд тэдний үйлдэл дээр нь баривчилжээ. Хулгар бата ийхүү цагдаа нарын нүдэн дээр улаан цай мөнгө хурааж байгаад шоронгийн тав болсон. Тэр шоронд очоод би ёстой муухай гинцэн шүү гэж амаа барьж байсан гэдэг. Хулгар бата мөнгөн морьтын шоронд байхдаа Дорнодын 77-гийн бүлэг гэгчтэй нийлж хар салхи үзээгүй Улаанбаатарын муу сайн туранхай цагаан юмнуудтай алалцснаа гэдэл 40-50 мянгатын зовхөөдөө залуустай үзэлцэж тардаг байсан байна. Энэхүү Дорнодын 77-гийн бүлэг гэдэг нь мөнгөн морьтын шоронд үнэхээр чанга байж. Энэ тухай 40 мянгатын мадан Батсөх дурсамж хүүрнжээ. Мөнгөн морьтын хуучин зоон гэж байлаа. 80-аад оны үед энд хотынхан бөөнөр очсон юм. Мекрийн алдарч ав 120 мянгатын итгэл, бууд амьтан сүрэн, төвдөн доржийн даваг чимэд, гүүс болт, намсран инх тайван, ардын багш лаваг сүрэнгээд дандаа Улаанбаатарын зовхөөдөө ирч цугларсан. Би бас эдний дунд хутгалдаад явж байваа. Гэтэл эд настаа зэрэгцэд Дорнодын 77-гийн бүлэг, Налаахын олдошгүй бүлэг хүчээ авч эхэлсэн. Дорнодын 77-гийн бүлэг бол аймар. Хар инх жаргал, Жамьяан Сингээгийн жаргал сайхан, Чон Туяан нарын атмаанууд байсан. Сүүлдээ эднэр мөнгөн морьтын шорон атгахчихсан юм а. Тэгэнгүүт нь хотын бид нар өөрсдийнхөө эзэмшлийг тогтоохын тулд Дорнодынхан, Налаахынхантай ан ман тэмцэлтэд бүгдийг нь нухчин дарж байв. Нэг өрөө бүр амар зодон болсон юм. Арь айл хүн үхэж үрэгдээгүй. Хутгалуулах, зохиж нүдүүлэх бол энүүхэнд. Гэвч үүнээс болж алдарч ав. Этгэл хоёр жирийн дэглэмээс чанга онцгойг алгасаад шууд гянтлуулж байгаа юм а. Бууд амьтан сүрэн бид хоёр тусгай ажиллагаар Бэрлэгийн шоронд хүргэгдсэн. Тэгтэл Бэрлэгт манай 40 мянгатын чөтгөр гансүх журам хийгээд байж байдаг байгаа. Тэр үед Бэрлэгийн шоронд дархан сэлэнгийнхэн хүчтэй байсан. Гэсэн ч хотын бид нар бас л үзэж тараад энэ шоронг төвхнүүлж байв. Ер нь манай 40-50 мянгатынхан бол аль шоронд очсон төвхнүүлнэ шүү дээ. Хотынхан гэхээр арай л өөр шүү дээ. Соёл боловсрол, зориг ухаан бас нөлөөлнө. Хорхийн дарга нар хүртэл хотын хүүхдүүдэд арай л өөр хандна. Зарим хянагч дарга нар хүртэл хотын биднээс одоо яавал дээрвэ юу хийх вэ гэж асуудаг байв. Ямар сайн даал Бэрлэгийн шоронд чөтгөр гансүх өдрийн журам хийж, би шөнийн журам хийдэг байсан. Шөнийн журам яадаг вэ гэхээр шөн ажиллага ихэрнэ. Тэднийг хүлээж авна. Баруун аймгийн луугруудыг тэр чигт нь Бэрлэгт аждаг байлаа шүү дээ. Ер нь Бэрлэгийн шорон тун эвгүй газар байсан. Хөрөөн дуу, хэрээн дуу хоёроос өөр юм сонсогддоггүй гэж хизээнээс муу нэртэй гэж үгүйсэн байхаж. Дорноговын өөр нэг цуутайр гэвэл Зүүн Баянгийн хар асралт гэгч юм. 1980-ад оны үед асралт Зүүн Баянгийн залуучуудыг тэр чигт нь атгаж байжээ. Мөн тэрээр Зүүн Баянгийн цэргийн ангиудыг офицеруудыг бас л айлгадаг байж. Зарим цэргийн ангийн овгор жаанарыг өөртөө татчихсан. Тэдний заримыг дагуулад бие хамгаалуулах маягтай Зүүн Баянгийн төвөөр алхаж явах нь олонтой. Төвний тухай Баатар сүрэн хэмээх эр хуучлагтай. 1983 онд би цэргийн нэгдсэн дээд сургуульд сурч байваа. Төгсөх курсын оюутан буюу курсант. Тийм болохоор манай курсийнхэн хавар 3 сард Зүүн Баянгийн цэргийн ангид очиж дадлага хийхээр болж Эхбууны 133 дугаар ангид очиж байрлав. Нэг өдөр манай курсантын нэг нь хот руу утсаар ярих гээд бид Зүүн Баянгийн холбооны газар ороод сууж байваа. Бидний хажууд 2 офицер утсаар ярих гээд хүлээж зогссон. Тэгтэл холбооны нэг хүүхэн сонхоор харснаа. Яана нөгөө асралт чинь ирж байна гэж хэлэхэд бусад хүүхнүүд сандралдаад явчихв. Төдөлгүй цав цагаан ихийдэл өмссөн бадрун биетэй хар нөхөр орж ирлээ. Тэр нь нөгөө асралт гэгч нь байв. Ардаа 2 залуу, 2 цэрэг дагуулчихжээ.
Тэр хоёр цэрэг нь аль нэг Ротын жаа бололт шинэлийнхэн мөрөн дээр ахлах төрүүчийн 4 шар зураас гялалзаж байв. Асралт утсаар ярих гэд хүлээж байсан хоёр офицер л долоовор хуруугаараа зааж байснаа. Хурууга айжмаар өөрлөгөө махиилган татхад нөгөө хоёр офицер түүн дээр шууд гүйгээд очлоо. Тэгээд татвараа өгч байна уу гэлтэй шинэлийнхээ харманаас мөнгө гаргаад түүнд өгвөө. Үүний дараа асралт бид наруу муухай харснаа. Өө чааваста. Цэргийн дарга болох гэж байгаа муусан курсантууд. Та нартай би тоож ярихгүй. Харин манай хоёр цэрэг та нартай ярина. Дарга болох гэж байгаа та нарыг цэргүүдээр чинь бариулнаа. Тэгэхэд дагаж явсан хоёр жаа биднийг бос гэж командлав. Хүний нутагт яваа бид босхоос өөр арга байсангүй. Хэрэг босохгүй бол дошин дээрээ байгаа тэдэнд бялб нүд үүлэх байсан биз. Тэгээд л бид тэр хоёр цэрэгт хармаа хотоо нэгжүүлээд хамаг юма сэгсрүүлчихэж билээ. Энэ нь цэргийн дарга болох гээд дадлаг хийж яваа бидэнд тун жижигвтер санагдаж байсан юм. Яагаад гэвэл бид захиран дарамтлаж байх ёстой цэргүүддээ дээрэмдүүлчихсэн. Тэр хоёр цэргийн нэг нь Лавл мото буудлагын 166 дугаар ангийг тэрчгтэн жагсаадаг айхтар нөхөр болохыг дараа нь бид мэдж авсан. Зүүн баянгийн асралт гэж өөрийгөө айхтар залуусаар хүрээлүүлсэн ланжгар амтан байсан даа гэж хүүрнсэн байна.